За сайн байцгаана уу. За манай энэ удаагийн дугаарт сонготой эмнэлгийн зүрх судас ангиографийн эмч ангаа ухааны доктор Намхадр Жимж оролцож байна. За манай ард түмэн манай одоо нийт олон одоо сайн мэдэх бах зүрхний Намхадр Жимж гэдэг одоо маш сайхан алдар хүндтэй, нэгдүгээрт нь хоёрдугаарт нь одоо маш туршлагатай авсан манай зүрхний чиглэлийн болон одоо дотрын эмчнэр дотор нэр хүндтэй ийм доктор байгаа. За манай маш олон улсууд бол одоо Намхадр Жимчээс ярилцлага авахыг болон одоо зүрх судасны эмгэгтэй холбоотой мэдээлэл авахыг мөн түнчлэн Намхадр Жимчж үзүүлэхийг маш их хүсэмжилдэг ийм докторуудын нэг. За тэгээ энэ удаагийн дугаартаа одоо зүрхний Намхадр Жимчийг оролцуулж байгаа хэвдэлд миний хувьд одоо маш их баяртай байна. Өдөр бүр эргэлж За манай Намхадр Жимч өөрийнхөө тухайн товчхон танилцуулахгүй юу? Та одоо хэдэн онд сургууль төгслөө? Цолмод хамгаалсан газарын талаараа товчхон танилцуулах уу? За юуны өмнө танд энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад талархаж байна. За үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За би Баянгор аймгийн Харьяат 79 онд төрсөн. За тэгээд Баянгор аймагтаа 8 дугаар төгсөөд Монгол Улсын их сургуулийн бэлтгэл төгс сургуульд 2 жил сураад тэгээд ангаах ухааны их сургууль тухайн үеийн энд 97 онд ороод 97 онд 1 жил ангаахтаа сурчаад тэгээд гадагшаа явдаг шалгалтуудад тэнцээ тэгээд бүгд намрах хятадад орсон. Шанхай хотод 1999 оноос 2011 он хүртэл 12 жил ерөнхийдөө бакалавр, магистр, доктор бүх цолоо хамгаалаад 11 оноос хойш одоо Улаанбаатар сонготой эмнэлэгт тууштай зүрх судасны эмчээ хэд ажиллаж байна. За баярлалаа. Үнэхээр одоо бид хоёр бол нэг нутгийн улсууд байгаа. Баянгор аймгаас гаралтай. Манай нутгийн ард түмчдэр одоо монголчууд за хятад улсууд одоо бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан ийм сайхан зүрх судасны эмч манай нутгаас төдийгүй Монгол улсаас төрсэн явдал бид их баяртай байдаг. За тэгээд одоо та одоо сонготой эмнэлэгт зүрх судасны ямар эмчилгээ, онцилгоо мөн түнчлэн одоо мэдслүүд хийгдэж байна. Энэ талаараа нэг товчхон ярьж өгөхгүй юу? Одоо сонготой эмнэлэг дээр бол одоо зүрх мартахгүй гэсэн одоо манай болцоохон эмч одоо хашчуудын доктор манай Намхадр Жимч одоо бас анестезиологи эмчилгээний бүрэлдэхүүнтэй маш том төсөл хэрэгжиж байгаа. Энэ төсөл маань ч гэсэн Монголын ард түмний олон хүүхдүүдэд маш их өрөөгөөж өгж байгаа, маш амжилттай явж байгаа төслүүдийн маань нэг байгаа. За та ингээд сонготой эмнэлэгт хийж байгаа эмчилгээ онцлогооныхаа талаар зүрх судасны талаар хийж байгаа эмчилгээний талаар товчхон ярих уу? За Улаанбаатар сонготой эмнэлэг бол ерөнхийдөө нэгдсэн эмнэлэг. За ерөнхийдөө үйл ажиллагааны цар хүрээ үйлчилж байгаа тусламж үйлчлэгээний хувьд бол бас тийм бага биш эмнэлэг. Хэдийгээр 100 ортой жижигхэн одоо барилга байгууламжийн жижиг боловч одоо үйлчилж байгаа хүрээгээр бол бас тийм нэлээд багагүй үйлчилгээ үзүүлдэг. За бид нар бол зүрх судасны хувьд бол зүрхний одоо хэм алдагдлаас бусд бүх эмчилгээг одоо Монгол улсад хийж байгаа бүх эмчилгээг бараг хийж байгаа. Тэгэхээр зүрхний онцлогоонууд, за тэгээд судаснд дурах мэс заслууд, төрөлхийн гажигууд, нээлттэй зүрхний мэс заслууд бүгднийг хийж байгаа. Олдмол болон төрөлхийн гажиг бүх одоо гажигуудыг хийдэг. Тэгэхээр бол ер нь бол Монгол улсад зүрх судасны одоо ийм одоо бүрэн хэмжээний гэх юм уу ийм үйлчилгээ үзүүлдэг ер нь 3 дугаар эмнэлгийн дараа орохоор ийм том төв гэж ойлгож байна. За зүрх мартахгүй төсөл чи одоо хэдэн жил хэрэгжиж байна. Ер нь нэгэн ч олон хүүхдүүд одоо энэ зүрх мартахгүй төслийн хүрээгээр хагалгаа мэсли хийгдсэн байх. Одоо сүүлийн үед бол ямар хуу төвшөнд байна. Ер нь хагалгааныхаа байдлаар ярих уу та? За зүрх мартахгүй гэдэг төслийг бол монголчууд бүгд аягүй сайн мэддэг болсон баг. За гол нь бол бид нэр энэ нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа юм сайн үлсэн юм төсөл бид нар өөрсдөө явж үзээд онцлоод хүүхдүүдэд олж ирээд тэгээд хагалгааг нь төлбөргүй хийдэг
ийм одоо онцлогтой төсөл одоо хэрэгжээд бас нэлээд хэдэн жил болчлоо. Монголд бараг мэдэхгүй хүн байхгүй байх. Одоогийн байдлаар бараг 2000 шахам хүнд хүүхдэд одоо хагалгаа нээлттэй болон судсан дурах энэ ажиллбарыг одоо төрөлхийн гажигуудыг хийж байна. Одоо яг хуу энэ төрөлхийн гажиг гэдэг маань өөрөө бас тодорхой хэмжээнд юу гэдгийг төрдөг тоотой одоо 100 хүн их төрлөө гэхэд тэр дунд одоо 1-2 хүүхд төрөлхийн гажигтай төрөнч гэдэг юм уу те. Тэгэхээр юм ихэр бол одоо юу гэдгийг бид нар бол одоо Монголд яг одоо байсан ихэнх гажигтай хүүхдүүдийг бараг хийчээд ах шиг байна. Тэгэхээр одоо мэдээж бас энэ цаашдаа бол илүүтэйгээр том хүний зүрхний хагалгаа за бус одоо чиглэлээ бас жоохон өөрчлөх иймэрхүү бидний бас ийм чиглэл байна. За тэгээд ерөнхийдөө бол зүрх мартахгүй төсөл маань амжилттай үргэлжлээд явж байгаа. За Монгол улсаа бол бид нар бол одоо хэд удаа бүтэн тойрох шиг те манай багийнхан. Одоо манайхан бас ингэж боддог нэг зүрх мартахгүй төсөл гэх нь болцаахын хэмжиг ойлгоод бас ингээд нэг чинь цаанууд гарч дуун доктор манай ухаатар жимс анестезиологийн бүхэл бүтэн баг тэгээд энэ төсөл чинь бас маш олон хүмүүс хамрагч ажиллаж явдаг тийм ээ. Тэгээ энэ өөрөө том төсөл л дээ. Том төсөл. Тийм. Тэгээд эн чинь бол цаана нэр нь одоо дурддагдгүйч гэдэг юм уу хүмүүсийн өмнө ил гардаггүй маш олон хүн байгаа шүү дээ. Манай эмч зөвлөгч нар, техникчтэй, тэгээд лаборатори за тэгээд эхоны эмч нар тэгээд энэ бол маш том баг. Манайх одоо үндсэндээ баг 20-30 оны багтай ажилладаг. Би бас нэг сая бас бодож ирсэн. Чингис хаан одоо ингээд гардуулахад ингээд хүмүүс маш олон бас яадгалдаа санагддаг болцаах юмч. Тэр бас ингээд нэг баг аливаа үйл ажиллагаа бидний эмнэлгийн үйл ажиллагаа бол энэ том төсөл, энэ том мэсслүүд энийг хардвал бүхэл бүтэн баг явж идэг. Шинэ техник технологи нэвтрүүлэхэд маш их баг явж идэг. Би яг бас боддог байхгүй заримдаа. Одоо жишээл Чингис юу хөө хамтлаг тэгээд өгчээсэн Чингис хаан хамтлаг гэдэг өгчээсэн тийм ээ. Чингис хааны одоо хамтлаг өгчээсэн багаар нь морин чуулга модод өгчээсэн тэрнтэй адилхан энэ зөв судасны одоо энэ зөв мартахгүй төслийн багийнхан дөгвөл бас их том ажил. Ягаад гэвэл та сая ярьлаа шүү дээ. Энэ Монголд гажигын онцлогоод гажигтай болох ихэнх хүүхдүүдийн баг бид нар хийцээ ингээд тийм ээ. Тийм учраас сүүлийн үед хагалгааны кейс их багасж байгаа бох тийм. Тэгээ одоо төрж байгаа хүүхдүүдэд л одоо шинээр онцлогдож одоо орж ирнэ л гэсэн. Ер нь бол яг одоо байгаа баг ихэнх хүмүүсийг хүүхдүүдийг баг хийчихэж гэж ойлгож байна. Гэхдээ одоо бас онцлогддог хүүхдүүд бас байгаа л да. Бас сүүлийн үед гадаад улс орнуудаас хийлгээд ах шиг байна тийм үү? Тийм. Тэгээ зүрх мартахгүй төсөл маань зөвхөн Монголдоо гэлтгөө. Сүүлийн үед бас те Киргиз, за Афганистан, Бутан тэгээд одоо бас Хойд Солонгос энэ төр гэдэг ер нь бол дэлхийд дахин бас танигдж байгаа юм төсөл л да. Дандаа ингэж олон янзын амтлагч хольж хэрэглэж болохгүй л юмсан. Таны ойр дотны хүн ажлын хамтрагчтай нүвдсэн үү? Тэгвэл санаа тавих хамгийн ихний алхам бол тэр хүнд хэрэгтэй зүйлийг нь бэлэглэх. Ихэнх тохиолдолд хүмүүс эргэлдээр очихдоо гурлан бүтээгдэхүүн болон чихэр жимсгэн авч очих нь хэлбэг байдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь шархны эдгэрэлтийг удаашруулах сөрөг нөлөөтэй. Үүний оронд Мистасал гэмтлийн дараа хүний биед зайлшгүй хэрэгтэй бүх шимтгэлийг нэг дор агуулсан хийл фастыг бэлэглээрэй. Сайхан шүү. За энэ та бүхэндээ сая сонслоо зүрх мартахгүй төсөл энэ төсөл маань Монгол улсыгаа олон удаа тойроод зүрхний эмгэгтэй маш олон тохиолдлууд хагалгаа хийгээд тэгээ энэ төслийн багийн ард ийм олон ажилтнууд одоо ийм баг хамт олон энэ төслийг маш амжилттай явуулж байгаа. Цэвэр одоо нийгмийн хэрэгсэл хүрээнд хийж байгаа. Хагалгаанд мэслийг өдөн төлбөргөө хийдэг. Бас одоо олон компаниуд, хувь хүмүүс одоо бас нэр хүндхээ аж ахуйн компаниудаас ивент хийдэг байх тийм ээ. Зүрхний хагалгаа өөрөө маш өндөр өртөгтэй хагалгаа. Маш их зардал гардаг. Мөн тэр улсуудын ажлын цалин хөлс бол маш өндөр тавигддаг юм ажиллабар байдаг. За баярлалаа. Одоо ер нь сүүлийн үед манай зүрх судасны өвчлөл ямар хувь байна? Одоо бид нар чинь одоо шилжилтийн үед амьдралаа сүүлийн 30 жил хоол ундны бүтэц өөрчлөлөө, амьдралын хэвшил өөрчлөлөө, за ажлын байр, одоо орчны стресс төвшин их нэмэгдэж, нэгсэндээ бид нар одоо социализмын үед амьдарч байсан амьдралын хэв маяг маань
энэ одоо ардчлалын жилүүд юу амьдралын шилжилтийн он жилүүд бас нэлээд өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор би өвчлөлийн бүтэц нийт улсуудын архаг өвчин мөн одоо өвчлөлийн бүтэц бол нэлээд өөрчлөгдсөн. За ер нь одоо Монгол улсад зөв соцтой өвчлөл нь ямар хөө байна? За ер нь бол Монголд үдийгүү одоо хөгжиж байгаа буурай хөгжилтэй орнууд ч гэсэн ер нь дэлхийд даяар нас оролтын тэргүүлэх шалтгаан бол зүрх судасны өвчин нэгдүгээр байранд байсаар байгаа. Ер нь бол ирээдүйд ч гэсэн байхаар гол нь яг ирээдүйд зүрх судасны өвчин бол ер нь буурах шинжгүй байна л да. За тэгэхээр энэ нь бол мэдээж энэ таны түрүүний хэлдгээр тэр амьдралын хэв маяг гэдэг юм бол одоо их огцом өөрчлөгдөж байна л да. Тэгэхээр одоо юу гэдэг юм бэ? Хүн төрлөختөн ч одоо ингээд ийм соёлтой болоод гэдэг юм уу ямар нэгэн байдлаар энэ амьдрахад ийм таатай нөхцөлд ороод бол удаагүй штэ 1-200 жил тий. Тэрнээс өмнө бол ерөнхийдөө баг байгалийн шахуу тий одоо нөгөө жинхэнэ л байгаль дээр амьтад яаж амьдэрдэг тэр шиг л байсан. Одоо бол харьцангуй нөгөө тог цахилгаантай болоод дулаан байранд амьдраад хөдөлгөөн багасаад одоо ингээд ирэхлээр амьдралын хэв маяг бол ерөөсөн огцом өөрчлөгдөж байна л та. Одоо ачуултрын төрөлхтөн гэж ярьдээс одоо хэмэл явах дэвшинд одоо бүхэл энэ чиглэлээр явж байгаа тий. Тэгэхээр зэрэг одоо хүмүүсийн идэж ууж байгаа юм маань те бас их өөрчлөгдөж байна. Одоо байгаль дээр байдаггүй юмнуудыг их хэрэгжилж байна. За хөдөлгөөн үнэхээр багасж байна. За энэ стрессийн асуудал байна. Тэгэхээр одоо 21-р зуунд бол бас хүн төрөлхтний хамгийн их тулгарх одоо хамгийн чухал хэсэг бол одоо энэ хархаг стресс гэж үзэж байна шүү дээ. Гэхдээ ер нь бол сахарын өвчин, за тэгээд зүрх судасны өвчин, за дараагийнх нь бол одоо хүмүүсийн одоо наслалд орцсож байгаатай холбоотойгоор энэ Альцгеймер деменцийн асуудал бол ерөнхийдөө хүн төрөлхтөнд хамгийн их одоо ирээдүйд тулгарх гол асуудлууд л гэж үзэж байна. Тэгэхээр зүрх судасны өвчин бол нас оролтоор бол 1-р байранд байсаар байгаа. Тэгэхээр ер нь бол одоо бидний амьдралын хэв маяг юм да. Хэтэрхийх огцом өөрчлөгдсөн. Одоо дээр үед бол одоо биднийг баг багт ч гэдэг юм одоо 20-30 жилийн өмнө сахартай их л хоор байсан тий. Тийм шүү дээ. Одоо бид намайг оюутан багт чи сахартай хүмүүсийн кейс тохиолдол олддоггүй байлаа. Одоо би жимчүүд 30 жил болж ихний эжилжээс 10 жилийн хугацаанд бол жирэмсний эмхийн дасагт одоо жирэмсэн үеийн чихрийн шижин болоод сахартай чихрийн шижинтэй эмхтэй юм байдаггүй байсан шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо энэ сахар өвчин ч юм бол одоо бүр 20-30 настай хүмүүс хүртэл одоо ингэ сахартай болсон байх ч юм шиг. Тийм. Тэгэхээр бол энэ өвчлөлийн бүтцээ өөрөө айгүй их өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ амьдралын хэв маягтай холбоотойгоор бол өвчл бол маш их өөр болж байна л да. Тэгж нийгмэл дагж байна. Одоо даралт ихсэх юмгийг энэ цусны өтгөрөл энэ асуудал бас нэлээд проблем болоод бүр залуучуудын өвчин болоод байгаа шиг байна. Энэ цусны өтгөрөл одоо энэ бас юутай холбоотой их явагдаад байна. Яг нөгөө цус өтгөрж гин гэдэг ойлголт ч өөрөө их тийм өргөн ойлголт л та их тийм амархан ойлголт биш. Одоо зүгээр бид нэр шинжилгээ өгөөл те нөгөө хатгсан хүмүүс маань харчаал хоох ясан цус ч утган байна гэж харддаг тэр зүгээр нэг өнгийг хараад хэлээд байх ойлголт биш байхгүй те. Тэгэхээр цус өтгөрнө гэдэг бол ерөнхийдөө бол одоо юу хэмдэ яг өтгөрл гэж монголоор хэлээд байгаа ойлголт нь бас яг бидний одоо нөгөө яг бодит одоо энэ урсж байгаа цусны юутай одоо юу гэдэг нь гэлийн эмнэлзүүн байдал нь болохоор орчуулж байгааг хэлэгдэж байгаа үгтэйгээ арай өөр. Тий, одоо жишээл бидний зүрх судасны эрсдлийг нэмэгдүүлээд байгаа тэр өтгөрл гэдэг ойлголт бас яг 100% тийм таардаг ойлголт биш байхгүй. Тэгэхээр яг бид нар бол яг зүгээр ойлгож байгаагаар цус өтгөн байх юм бол мэдээж тийм үү одоо янз бүрийн судас бүглэрэх одоо бүлэм үсэх эрсдэл нэмэгдэнэ гэдэг нь бол ойлгомжтой. Тэгэхээр цус яагаад өтгөрөөд байна вэ гэхээр нэгдүгээрт бол ерөнхийдөө тамхи татдаг хүмүүс цус их өтгөн байдаг. За хоёрдугаарт нь шингийн эмх бага уудаг хүмүүс. Тэгэхээр ер нь бол өндөрлөг газар байх тусам цус их өтгөн байдаг шүү дээ. Одоо жишээлбэл төвд мөвдөд байдаг хүмүүсийн гемоглобины хэмжээ бол ер нь дандаа өндөр 18 19. Яг гэвэл тэн чинь хүчил төрөгч их бага учраас л. Тий. Тэр бол манайх ч бол бас харьцангуй өндөрлөг газар шүү дээ. Дунд 60500 тэгэл тийшээ ерөнхийдөө баруун тийшээ болох юм бол тэгээ ерөнхийдөө 1800 2000 болоо авчдаг учраас баруун зүгийнх нь одоо манай ишээ баруун зүг увс ховд юу гэдгийг баяуулгий гэдэг тэгэхээр зэрэг зүрх судасны өвчин их байдаг нь бас тэр газар зүйн бас байгальтай их холбоотой. Ишээ зүүн тийшээ ч бас харьцангуй бага штэ. Скватер дорнод энэ төр лөө. Дээр нь бол идэж ууж байгаа юм. Мэдээж нөгөө цагаа гараад байгаа хүмүүсийн идэж уудаг юм бас өөр байна л да. Их давс хэрэгэлдэг ч байт юм уу те. За мэдээж бол тэгэл буруу хэрэглэнүүд шүү дээ. Агентарс тамхины хэрэглээ. Эднэр бол ер нь бол зүсгтөрөх хамгийн гол шалтгаан байна л да. Шалтгаан.
Энэ одоо цусны өвтгөрөл одоо ферритин хэмжээ их байхад энэ бас энэ махны хэрэглийг бас улаан махны хэрэглийг нөлөө үзүүлж гэнэ үү? Нөлөөлнө. Тийм. Яг одоо тэр цус их өтгөрж гин гэдэг нь одоо за сүүлийн үед бид нар бас ферритин гэж их ярьдаг болсон. Тэр энэ бол өөрөө нэг одоо төмрийн л одоо нэг юм уураг л да. Тэгэхээр тэр ферритин их байна гэхээр л манайхан одоо бас хүмүүс айгүй юм эрүүл мэндийн боловсрол бас их сөрхий болчиход байна шүү дээ. Янз бүрийн юм уншдаг. За бүр болохоо бол чат GPT-ээс асуудаг тийм ээ. За тэгээд янз бүрийн юм болохоор зэрэг одоо жишээлбэл ферритин их л байх юм бол цус өтгөн гэдээ бас шууд ойлгож болохгүй. Тийм ферритин гэдэг юм чинь бас маш олон одоо өвчний үед, өрөвслийн үед тийм ээ. За илэгний өвчин ч юм уу янз бүрийн өвчнүүдийн үед ихсч болдог. Тэгэхээр ферритин их байна гэж шууд хүн болгоныг толгой дараалан ханаад байна гэдэг бас буруу ойлголт. Тэгэхээр ер нь бол бид нөгөө мэрэгжил юм да. Яг мэрэгжлийн эмчтэрээ л очиж зөвлөгөө авахгүй бол одоо амнаас амд амждаг ч юм уу эсвэл нэг зүгээр нэг дуулсан мэдсэн сонсноор ингээд нэг үйлчлэгээ авдаг энэ юу бол монголчуудын дунд их түгэм л шүү дээ. Ямар нэг юм өвдлөө гингүүт зүгээр эмээсээ ороод нэг юм аваад уучих ч юм уу тий. Тэрнээсээ болоод одоо ямар нэгэн байдлаар өвчнөө хөндрүүлэх цаг алдах энэ эрсдлүүд нь монголчууд бас их түгэм л байдаг шүү дээ. Тийм манай монголчуудын хувьд одоо уг нь их оюунлаг ард түмэн. Тэгээ одоо сүүлийн үед энэ сошиал мэдээлэл юм уу мэрэгжлийн бус хүнээс зөвлөгөө авч өөртөө нэг дураараа хэрэгэлдэг. Эсвэл одоо ийм багчиг хандлагатай гэдгээр өөрсдөө эмчилдэг. Эсвэл одоо ямар ч мэрэгжлийн бус хүмүүсээс асуугаад юм уу тэр улсуудын сурталчилгаа, эмийн сурталчилгаанаас шууд хэрэглэх явдал бас нэлээд түгээмэл байх юм аа. Анаах ухаан ч өөрөө нотлогоон суурилдаг. Шинжлэх ухааны үндсэлтэй. Тэгээ эмчилгээ, үйлчилгээ, ажиллагаа бүх хэлбэр чинь дандаа шинжлэх ухаан дээр үндэслэж явж байгаа учраас тийм тэгэхээр л одоо тийм учраас л мэрэгжил гэж байгаа. Анагахан ч өөрөө бас их том шүү дээ тий. Одоо жишээлбэл би таны мэрэгжлийг бол одоо мэдэхгүй тий. Тэгэхээр би одоо өөр одоо юу гэдэг чинь унтуулагч байдаг юм уу, уушигны эмч байдаг юм уу, за дотрын юмудаа газарладаг байлаа гэхэд мисцлин ч юм уу энэ чинь төрөл төрлөөрөө салдаг учраас маш нарийн л да. Тэгэхээр эмч гэхээрээ бүхнийг бас мэддэг бас биш шүү дээ тийм ээ. Яг үнэ. Тэгэхээр одоо манай улсууд ч бас бүр одоо энэ инфлюенсер улсууд бол бүр мэрэгжлийн бусны үгэнд маш их орох юм аа. Жишээл би одоо их хөрх эмгтээчүүдийн эмчгэд би одоо төрөх үеийн тусламжаар л одоо гол төлөв одоо клиник туршлага ажил нарийнсаж байгаа хүн шүү дээ. Эмгтээчүүдийн дотоод үйл ажиллагаа дааврын шинжилгээ мэддэг. Тэгвэл бас өөр шүү. Тий, бас одоо ингээл сүүлийн үеийн эмгтээчүүдийн хагалгаагаар 70-80% нь дуран болчлоо. Дурангийн мисл одоо жишээл би хийдэггүй болчихжээ. Тэг чи манайхан ч одоо ерөөсөө мэрэгжлийн бос хүмүүсийн болон одоо тэр янз бүрийн сурталчилгаанд их оролцдог тал их харамсалтай санагдаад байдیں۔ Юмд бас цензуртэй л хандах. Харин аливаа зүйл цензуртэй хандахгүй. За одоо сүүлийн үед бас нэг жоохон ингэж яригадаад байна. За одоо манайх ч одоо нэг вакцин гэдэг ойлголтод маш их гүнзгий автагдаад вакцины эсрэг сурталчлагч маш их байна. Одоо жишээл одоо хүний хөхөнцөр вирусын вакцин чинь одоо энэ чинь нээсэн хүн одоо тэр Германы доктор өөрөө Нобелийн шагнал хүртсэн хүн умаа хүзүүний хорт авдрыг үүсгэж байгаа шалтгаан 97-99% нь хөхөнцөр вирус байна. Энэ папиллом вирусын яг энэ 16, 18, 31, 35 дугаар тип нь үүсгээд ийн гэдгийг нээгээд тэгээд тэрийг нээсний хөлөөр шагнал авсан. За хоёрдугаар хөхөнцөр вирусын эсрэг вакцин бүтээсэн хүн маань өөрөө бас 2008 онд Австралийн эрдэмтэн вакцин бүтээгээд энэ хөхөнцөр вирусын халдварыг эрс бууруулж чадсанараа Нобелийн шагнал хүртсэн. Тэгчл одоо вакцин эсрэг үүсгэж хүн наадах чи ерөөсө хор шахаад байна л гэсэн ойлголттойгоор ерөөсөө энэ асуудал ингэж яваад байх юм. За энэ би энэ дээр тодруулж юу асуух гэсэн бэ гэхээр зэрэг одоо сүүлийн үед одоо ковидын вакцинтай холбоотойгоор за ковидын вакцин бол түүхэндээ хамгийн богино хугацаанд бүтээгдсэн вакцин. За энэ бол дэлхийн дахны том аюул тахлыг одоо бүтээгдсэн хүчээр одоо дарж авсан ийм вакцин байна. Тэгээ энэтэй холбоотойгоор энэ зүрх судасны өвчлөл маш их байна. Хоёрдугаарт нь одоо хүний гинтийн үхэл энэ вакцинтай холбоотой гэдэг одоо их мэдэмхий хэрэгчд их байх юм аа. Ер нь бол та энэ талаар нэг өөрийнхөө мэрэгжлийн эмчийн хувьд нэг зүйл ярил ямар байна. За би бол юу гэж боддог вэ гэхээр нэгдүгээрт анагаах ухаан бол өөрөө төгс биш. Бид нар бол ерөөсөө дандаа магадлал тийм үү одоо жишээлбэл боломжл гэж явж байгаа. Тэгэхээр анагаах ухааны ямар нэгэн одоо эмчилгээний арга техник одоо юу гэдгийг эм тариа энэ бол өөрөө дандаа л одоо юу гэдгийг хүнд эерэг нөлөө нь сөрөг нөлөөнөөс их байж ижил бид нэр энэ анагаах ухаанд хэрэгжилж байгаа. Тэгээ тэр нь өөрөө одоо 100% одоо ямар нэгэн тийм үйлчлэгч гэдэг юм уу те нэг юм өгөөл одоо 100 хүн эмчлэл 100 гулаа идэг гэсэн тийм ойлголт байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ чинь бол хүн болгоны онцлог байна, тийм үү хавсарсан өвчнүүд байна. Дээр нь одоо юу гэдэг тийм супер юм гэж бол дэлхийн альч юмд бол байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл вакцин дээр ч гэсэн тэр нь одоо жишээлбэл үйлчлэхгүй байх ч гэдэг юм уу, вакцины гаж нөлөөч гэдэг юм уу байж болно.
Тэр нь бол байх ёстой угаасаа байдаг л зүйл. Тэгэхээр тэр нь одоо жишээлбэл тэр вакциныг тариад хэдэн сая хүн аварч хахад ганц 2 хүндрэл гарах ч юм уу тиймэрхүү юм байж болно шүү. Тэгэхээр энэ сошиал ертөнцийн өөрөө нөгөө нэг юу гэдэг юм бэ одоо айгүй олон сайн юм хийчихэд байхад нэг муу юм гарахад тэр нь илүү ингээл юу гэдэг юм бэ хүмүүст хүрээд байх юм бол сөрөг нөлөөгөөр нь хүмүүс тэндээсээ буруу мэдээлэл авдаг ч юм уу энэ муу юм байна ч гэдэг юм уу энийг харах гэдэг. Тэгэхээр сошиал хит их хөгжиж байгааг нь бас нэг тийм дутагдaltaй тал нь гэх юм да. Яаж ч одоо юмыг сайн болгож муухай болгож харагдуулах тийм боломжтой. Тэгэхээр ковидын вирустэй вакцинтай холбоотой бол одоо зөндөө л одоо юмнууд гарлаа тийм. Гэхдээ бид нар бол шинжилгээ ухаанд итгэдэг хүмүүс учраас бид нар бол шинжилгээ ухаанаа л дагна. Тэгэхээр тэр нь бол юу вэ гэхээр шинжилгээ ухаан гэдэг юм бол өөрөө ямар нэг юмыг хүн зохиогоод зүгээр нэг санаанаасаа бодоод за ийм байх юм байна гэдэг ингээд бодцдаг зүйл биш тийм ээ. Тэгэхээр энийг ямар нэгэн байдлаар дандаа туршилт, судалгаа тэгээд дандаа датан дээр ирдэг. Тэгэхээр бид нар дандаа л тоон дээр л ярьж байгаа шүү дээ. За ийм юмыг хийгээд энэ юм үр дүн гарч ийн. Тэгэхээр бидний одоо хамгийн энгийн одоо зарчим бол плацебо эффект гэдэг юмнаас л үр дүнтэй байж ижил бид нар юм нэлзүү дандаа хэрэгжилж идэг. За ямар нэгэн эм тариаг бид нар бол одоо жишээлбэл одоо үр дүнгийн батлыг гэвэл тэр эм одоо өвчнийг эмчилдэг хамгийн сайн эмтэй харьцуулж ижил тэрнээс илүү байвал дараагийн юм гарч ирэх. Энэ чинь ерөөсөө шинжилгээ ухаан тэгээ үнийг хийдэг одоо судалдаг юм маш олон одоо юу гэдэг юм бэ институт баг тийм ч юм бол тийм нэг богино хугацааны ч юм уу тийм жижигхэн газар хийдэг юмнууд биш шүү дээ. Дэлхийн том орнууд ч юм бол энийг маш том этиктэйгээр тийм ээ. Тэгээд хүний нөлөөг маш хамгийн бага оруулж тэгээд тийм учраас тэр randomized control trial гэдэг юмнууд чинь яагаад хийгдээд байна? Бидний нөлөөг багасгаж ээж хийгээд тэр судалгааныхаа үр дүнгээс л гаргаж ирж байгаа л одоо үндсэн дээр л энийг хэрэгжилж болно болохгүй гэдэг юм хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бол ковидын вакциныг бол ч гэсэн яг хамгийн богино хугацаанд хийгдсэн. Тэгэхээр судалгааны хувьд бол юу гэдэг юм бэ? Одоо үнэхээр тийм бодит гэдэг юм уу? Бусад одоо маш 10 20 30 жил судлагдсан тэр вакцинуудаас бах тийм дутууч гэдэг юм уу алдаатай юм байхыг үгүйсэхгүй. Гэхдээ л хүн төрлөختөн одоогийн одоо байгаа байдалтай л тулгуурлал хамгийн одоо боломжит хамгийн сайн хувилбар гэдгээр л гаргаж ирж байгаа учраас бид нар бол шинжилгээ ухаанд итгэдэг хүмүүс учраас итгээл хэрэгэлсэн. За тэрний дараа бол одоо тэгэл тийм үү зөв байсан буруу байсан тэгэл эсвэл юу гэдгийг вакцин муухай гэж 9 жил юмнууд яригдж байна. Тэгэхээр ковидын вакцинтай холбоотойгоор зүрх судасны өвчин гэдэг юм уу ковидын вакцинтай ч гэх юм уу ковидын вирустэй холбоотойгоор илүүтэйгээр тийм ээ. Ер нь бол зүрх судасны өвчин бол ихсэр нэмэгдсэн. Ковидын үеийн нас баралтын хамгийн гол юмнууд бол дандаа л амьсгал зүрх судасны асуудлууд байсан. Тэгэхээр зэрэг заавал тэрийг вакцин руу жихэд байх гэхээс ковидын вирус нь өөрөө ч тийм их хор нөлөөлөлтөй үлдээсэн ч байж болохоор тийм ээ. Тэгэхээр одоо бүх юм бол судалгаандаа л явагдаж байна. Одоогоор баг бүх юм нь тайлагдаад одоо бүр яг тэр ингэсэн байсан гэсэн юм бол байхгүй шүү дээ. Одоо хүртэл ингээл судлаад тэр ковидын вирус гэдэг ямар хор хөнөөлтөй юм байсан, яаж одоо тийм үйлчлээд байсан. За тэгээ вакцин маань яасан гэдэг бүх юм бол одоо судалгаанд явж байна. Яг уу бидний одоо олж уншиж байгаагаар бол ковидын дараа бол зүрх судасны өвчин бол нэмэгдсэн. Нэмэгдсэн. Тэгэхдээ бол ерөнхийдөө бол яг бид нар бол яг тэрийг одоо хар яриагаар тий цус өтгөрч яанч гэдэг юм уу юу гэдэг тийм юмнууд руу ойлгож ярьж байгаа юмнууд бол зөндөл байна л да. За манай улсад за одоо эрүүл мэндийн систем гүйцэтгэлийн санхүүжилт рүү ороод нэг 5 жил болж байна. Ер нь тэгээд энэ нарийн мэргэсэн тусламж үйлчлэгийг одоо бусад эмнэлгүүд дээр анхан шатны нэгжүүд дээр авцарна гэдэг тэгж яригадаад гэсэн одоо энэ харвалтын үеийн тусламж за энэ зүрхний шигдээс үеийн тусламж энэ одоо бусад эмнэлгүүд дээр ер нь яаж хэрхэн нэвтэрсэн хэр тусламж үйлчлэгийн чанар нь ямар хөө төвшөнд байд юм бэ? Би зүгээр зүрх судасны эмчийн хувьд асууж байгаа. Тэрнээс одоо өөрөө зохион байгуулалт юм уу эсвэл юунд ажиллаж байсан мэдэхгүй л дээ. Тэрийг мэдэхгүй. За эмч хүний хувьд. Эмч хүний хувьд харахад бол одоо жишээлбэл яг энэ зүрх судасны өвчин бол өөрөө нөгөө цаг хүлээж болдгоо тийм минут секундтай уралддаг. Тэгээд ийм өвчнийг бол бид нэр одоо эмчилнэ гэдэг бол их маш чухал, маш том багийн болоод энэ зохион байгуулалтын асуудал байх хэрэгтэй л да. Тэгэхээр одоо жишээлбэл ингээд нөгөө Монголын бас нэг онцлог байна л да. Одоо хөдөө орон нутаг гэж тэгэхэд ч одоо нөгөө юм тархаа бутархаа тий одоо их хол зайтай тэгээд энэ нөгөө
тээвэрлэх логистикийн асуудал нь тийм сайн хөгжөөгүй юм газарт бол зүрх судасны өвчин бол ер нь бол хамгийн их асуудал болж байгаа. Тэгээд ер нь зүрх судасны өвчин гэдэг дотор нь харуултаа өөрөө хамт явцдаг учраас аюу их болоод байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бид нар бол ерөөсөө энэ харуулт зүрх судасны өвчнөдөө чинь хамгийн чухал юм нь ерөөсөө дандаа цаг минутаа уралдах хэрэгтэй байдаг. Яг одоогийн харж байгаа үед бол манай улсад бол энэлийн зохион байгуулалт бол аюу яг хөө зөндөө олон агцтай юмнууд байна л да. Одоо жишээл бүсийн онцлогын имчилгээний төвүүдэд ангиографи аппараттай болчлоо. Тэгэхээр зүрхний шигдээс, точмог шигдээс энэ төрийг бол орон тэнд нь янзлах боломжтой болж байна. За гэтэл улсын хувьд бол яг тоног төхөөрөмж янз бүрийн юмнуудаар нь хангаад байгаа мөртлөө дараагийн нэг юм нь орхигдоод байгаа юм нь ерөөсөө хэрэгслээс. Тийм гоё аппараттай болцсон шүү л гэдэг. Гэтэл яг нөгөө очиод ажиллах ч гэдэг юм яг үнэхээр очиод байдлыг харахаар тэнд хэрэглэгдэж байгаа нөгөө хэрэгслүүд нь байна. Нэг удаагийн хэрэгслүүд нь тутамг. Тэгэхээр зэрэг яг одоо яг аппарат нь байгаад байгаа мөртлөө тэр аппаратыг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чаддаг. За одоо ингээл улсын эмнэлгүүд гээл тэгэхэд одоо ингээл оны төгсгөл болонгууд ямар ч материал байхгүй. Тэгээ одоо ард түмэн яах хэвээр юм. Тэгээл өстой жинхэнэ насаараа даатглаа төлчөөд тэгээл хувийн эмнэлэг рүү л одоо тий хандаал одоо бас нэлээд их мөнгө төлнө шүү дээ. Тэрний асуудал дээр. Тэгэхээр чинь энэ бол ерөнхийдөө зохион байгуулалтын бөгөөд даатгалын сангийн тэгээл манай системийн л байгаа байдал. Ер нь бол жоохон сэтгэл дундуур л байдаг. Хэдийгээр том аппаратуудыг бол одоо жишээлбэл дэлхийн одоо юу гэдэг дөнгөж 24 25 оны том аппаратуудыг бол ингээд том эмнэлгүүд ингээд сөрхий аваад байна л. Гэхдээ ерөөсө бодлого байхгүй. Тэгээ одоо жишээлбэл ангиографи аппарат гэхэд манай 3 сая хүн дотор хэдэн аппарат байхад хангалттай вэ гэдэг юм те тооцоо судалгаа бүх юм стандартын дагуу байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр чин бол одоо жишээл яг аппаратаар нь ярих юм бол нөгөө 100 ям 60 хон гэдэг шиг л байгаа байхгүй те баахан л аппарат байна. Тэгэхээр нэ яг ингээд одоо новчтой гэдэг юм уу байнгын бүрэн ингээд ажиллаж идэг юм өөрөө дандаа тасалдж тоглолдож те үйл ажиллагаа нэг тийм бүрэн бос явж идэг иймэрхүү юмуд бол зөндөлөө юм л та. Яг үнэ одоо энэ аливаа тусламж үйлчлэгийг хэрэгслээ тусламж үйлчлэгийг үзүүлэхэд нэгдүгээр аппарат тоног төхөөрөм тэнд хэрэглэгдэх материал хэрэгслүүд нэг удаагийн хэрэгслүүд тийм ээ. Хоёрдугаарт нэмж мэрэгчлэлтний асуудал. Тэгээд тэрний цаана ажиллах багийн асуудал, мэрэгсэн эмчийн асуудал бол хамгийн чухал. Энийг ерөөсөө оновчтой бодлогоор л хийхгүй бол тэгэл хичнээн 1000 сайхан аппарат авч тавиад нөгөө ажиллахгүй бол тэнийг ажилуулдаг хүн байхгүй бол тийм ээ. Тэгээ энэ ер нь хөгжлийн л үе шатал юм шиг байна. Тэгэхээр би одоо ингээл харж байгаа юм л да. Одоо жишээлбэл мэдээж одоо бид нэр ингээл өөрчлөлийгээл нэг ганц 2 жилийн дотор өөрчлөх боломж байхгүй. Энэ хүний нөөц гэдэг чинь сургана гэдэг чинь олон 10 жилийн тий тууштай. Тэгээ маш тийм одоо тийм зөв юм явж иж сургана гэхээс аппаратуудыг бол худалдаад авчиж болж байна. За хүний нөөц гэдэг юм бол маш чухал. Тэгэхээр одоо зүгээр нэг бахан бие чаднууд бэлдээд байж болохгүй шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол энэ бол өөрөө цаана ядчил одоо цаад хүний нөөцийн асуудал хил устай хүүхдүүд байх хэрэгтэй байна. Тэд нар чинь гадаад дотоод яваад зүгээр нь хараа зогсоод байж болохгүй тий. Яваад юм сурж ирэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр ингээл цаана бол зөндөл асуудал байна. За би өөрийг чинь ингээд бас ингээд хүн амьд үзүүлэх гэж ярьж өрн гадагшаад өдөгшөө ялангуяа хятад улс руу хурал семинарт их явд юм шиг үгүй. Манай улсны зүрх судасны эмчилгээний ажиллагааны одоо төвшин хэр байна. Хятад улсад энэ хэр одоо энэ тусламж зүрх судасны эмчилгээ үзүүлж байгаа тусламж үйлчлэг хэр хөгжиж байна. Энэ талаар ярих жоохон сонирхолтой болов гэж бодож байна. За яг манай Монгол бол яг чадлаараа л явж байгаа за. Гэхдээ яг дэлхийн төвшнөөс бол холол байна л да. Тийм. Гэхдээ бид нэр одоо тэрийг аль болохоор богино хугацаанд яаж жоохон ойртуулах уу гэдэг л юм л хүсэл эрмэлзэл тий. Тэгээ хятад улс ч гэдэг юм уу ер нь дэлхийд дахин бол асар хөгжиж байна л да. Асар хурдтай. Бид нар бол тэдний хурдыг бол үүсэхгүй тий. Тэгэхээр одоо яаж нэг бүр тасраад явчихгүй шиг байх уу гэдэг хэмжээнд л одоо тий бид нар бол бас хичээж л байна. Тэгээд энэ бол өөрөө нэг ганц хүн хичээгээд ч юм уу эсвэл нэг тийм мөнгө төрөлтэй байгаа шийдэгдэх асуудал тийм амархан асуудал биш учраас тэгэл одоо сайжрах байх гэдэг итгэл үнэмшилтэйгээр л ажиллаа хийж байна. Одоо үүндээ бол бид нар бол яг нэг урд хурдгаал одоо ямар нэгэн байдлаар хувь хүнийхээ хувьд гэдэг юм уу хувь эмчийнхээ хувьд одоо миний дуу хоолой энэ нийгэмд одоо юмыг айхтар өөрчилчих тийм надад тийм эрх мэдэл юу гэдэг тийм боломж нь өөрөө бага учраас би өөрөө юу гэж боддог вэ гэхээр за ямар ч байсан л би өөрийнхөө урдах юмыг л одоо өөрийнхөө хамгийн сайн чадах хэмжээгээр хийхэд л одоо миний нийгэмдээ одоо үзүүлж байгаа хамгийн одоо боломж төвлөр юм уу гэж бодоод урдах руугаа л их анхаарч байна. Би одоо сүүлийн үед бас интервеншнл нислэн ангиограф бол бүхий салбарт одоо энэ
бид нар чинь одоо эргэтэн солих шилжүүлэх хаалгаанд бас нэлээд түгээмэл хийжээ. За хавдрын байрамчлагнууд бас хийжээ. Тэгээд энэ дүн дээр бас овоо нэлээд төвшөлтэй байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Ангиографийн хөгжил хэр явж байна манайд? Ангиографийн хөгжил яг одоо улсын 3 дугаар төвөмлөг, 2 дугаар эмнэлэг, 1 дугаар эмнэлэг гэж ерөнхийдөө бол нөгөө одоо судсан дотор бид нар шин дитм судсан дотор одоо жишээлбэл ер нь бол нэг 5-аас те 1.5 мм диаметртэй судсан дотор ажиллабар хийдэг хүмүүс шүү дээ. Тэгэхээр тэр дотор судасны асуудлуудыг одоо тийм шийдэхэд бол за ерөнхийдөө энгийн хийдэг юмд бол асуудал байхгүй. Гэхдээ бид нэр одоо гол нь чанарын асуудал яригдана. Зүгээр хийхтэй гол нь биш. Тоондоо чухал биш. Одоо бол илүүтэйгээр бид нарт чанар гэдэг юм яригддаг. Тэгэхээр чанар яаж чанартай байх вэ гэхээр тэр судасны дотор талын өвчлөл те яг тавьж байгаа одоо стент манж гэдэг юм уу тэр юм маань яг тохирч үгүй юу, дараа нь яг бүрэн дэлгэцсэн юм уу юу, хандаа яг наалтсан юм уу, яг нөгөө нарийнсан хэсгийг бүрэн яг хамарч чадчихгүй юу ч гэдэг юм уу. Гэх мэт инхээр л дандаа технологийн одоо хөгжлийн асуудлууд ярих. Тэгэхээр судсанд дурах яхаа яг стент тавих шаардлага байна уу байхгүй гэдэг одоо тэр даралтын зөрүүг хэмждэг аппарат ч байдаг юм уу те. Ингээд маш олон юмнууд бол одоо байдаг. Тэгэхээр одоогоор бол манай том эмнэлгүүдэд бол тэр аппаратнууд бол орж ирээд 1-2 жил болоод тий. Ингээд ер нь бол нутагшуулах гээд явж байна. За бид нар тулгараад байгаа бол асуудал юу байна вэ гэхээр нөгөө нэг хэрэгслүүд маань өөрсдөө нэлээд тийм төлбөр өндөртэй. Тэгэхээр тэр нь нөгөө даатгал байдгүй. Тэгэхээр зэрэг нөгөө даатгалд оруулъя гэхлээр тодорхой хэмжээний тоо заачдаг. За эхлээд та нар тэдийг хийж тэгвэл даатгалд оруулъя гэдэг. Тэгэхээр тэр нь өөрөө одоо жишээлбэл за 50 кейсийг итгэе гэдэг. Тэр 50 кейсийг хийнэ гэдэг л одоо нэг тэр катетерлэхэд л одоо 5-6 сая төгрөг болохлоо. Тэгэл тэрэн дээр л одоо жишээ гацах гэх юм да тий. Асуудлууд ингээд зөндөө гараад байгаа байхгүй. Тэрнээс яг зүгээр тэр нэг аппаратуудыг нь бол авцсан эмнэлгүүд бол зөндөө л байна л да. Гэхдээ яг рутин болоод одоо ингээд өдөр болгон кейсэн дээр хэрэглээд ч гэдэг юм уу яг үнэхээр юм чанарыг ингээд нэг тавиад ингээд явж байгаа боломж нь өөрөө бага. Ерөөсөө шууд даатгалтай холбоотой болчиход тий. Тэгэхээр л эргээл энэ системийн асуудал болчиход байдаг. Яг үнэ. Одоо энэ өндөр нарийн мэргэсэн тусламж үзүүлэх энэ өндөр өсөлттэй хагалгаа хийхэд бол даатгалын асуудлыг шийдэхгүйгээр энэний хөгжил бас цаашаа явахад маш бэрхшээлтэй болчиход байгаа юм аа. Тэгэхээр энэ даатгалын гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудлыг маш богино хугацаанд шийдэхгүй бол бас энэ өндөр өртөг шаардсан хагалгаа нэвтэрж одоо манайд өдөр тутмын хэрэглээ болгох ёстой нэг рутин болоход бас жоохон цаг хугацааны асуудал гол нь төлбөр мөнгөтэй холбоотой асуудал байгаад ах шиг байна тийм ээ. Тийм. Дээр нь яг хөө тэгээд бас ард иргэдийн маань бас нөгөө хандлагын асуудал бас байна л да. Тийм. Одоо жишээлбэл хүмүүс маань бас эрүүл мэндэд бас яг одооноос бас тодорхой хэмжээнд мөнгө зарж сурж штэ. Дэрнээс бол одоо нөгөө үнгүүгээ бүгдийн үнгүүгээ ойлгоцсон. Хамгийн үнэтэй байх юм аа хамгийн үнгүүгээ ойлгоцсон хүмүүс штэ бид нар чинь. Тэгэхээр чинь одоо юу гэдэг юм бэ одоо нөгөө тийм онгой байгаа штэ. 100 сая төгрөгтэй бол яах вэ гэсэн чинь да Япон хүн бол хадгална гэж нэг хятад хүн бол бизнес хийн гэж Монгол хүн яах вэ гэсэн чинь дахид 100 сая гэлээд ланд авна гэдэг шиг. Тийм ярьж одоо нөгөө юу гэдэг юм бэ одоо нөгөө өдөр тутмынхаа нөгөө хүнд харагдах гэдэг юм уу тийм юмдаа айгүй их мөнгө зарах тэрэндээ бол сэтгэл бол өвддөггүй хүмүүс тэгсэн хэрнээ өөртөө бол мөнгө зарна гэхлээр бол их хэцүү санагддаг юм хүмүүс шүү дээ. Тэгэхээр одоо тэр байдал бол бас тодорхой хэмжээнд бас өөрчлөгдөж байна. Ерөнхийдөө энэ даатгалын системийг өөрчлөнө гэдэг бол бас энэ ард иргэдийн энэ тодорхой хэмжээний эрүүл мэндэд мөнгө зарж сурах энэ юу бас гарч ирэхгүй бол тий. Хэтэрхий мөнгөгүйгээд өнгүүгээд ингээд одоо нэг сонгуулийн шоу хийгээд ингээд ахлаар чинь ард иргэд нь өөрөө бас тийм бодолтой болчиход энэ эргээд бас хэцүү нэ зөндөл байна л та тий. Би бол тэгж бодоод байгаа шүү дээ. Яг үнэ. Энэ чинь бүх юмыг бид нар ч үнгүү байх хэрэгтэй гэдэг сурталаар хүмүүжсэн. Тийм тусламж үзүүлжсэн эмчнэр тэгээд энэ нийгмээр ч айгүй олон жил явцсан. Одоо тэгээд яг ийм санхүүжилт рүү орж ирээд 4-5 жил болчихно. Тэгээд хамгийн үнэтэй юм үнгүү гэхэр чинь эрүүл мэндийн зүйлс үнгүү гэхэр чинь өөрөө эцэстээ өөрөө хүн өөрөө үнгүү болоод явчихж байгаа шүү дээ. Хүний аим өөрийнх нь амьдрал нь үнгүү болчихж байгаа асуудал та. Тэгэхээр энийг ухамсарлуулах, энийг ойлгуулах тэгээд энэ тогтолцоонд оруулахад бас хугацаа хэрэгтэй юм шиг байгаамаа. Тий. Одоо жишээл ингээ гадаад байж байгаа хүмүүс орж Монголд ирчихээр айгүй гоё байхгүй. Тэгээд жишээл Америкт ингээд нэг эмчтэй очиж үзүүлнэ гэдэг бол эмчийн бараа харна гэдэг бол за ястай баг асуудал шүү дээ. Хэдэн сарын асуудал баг хэдэн жил үлээх тий. За том дэм профессорууд гэдэг юм зөвлөх зэргийн эмчтэй одоо уулзна гэдэг бол нөгөө бурхан та уулзж байгаа юм шиг болно тий. Тэгэхээр чин манай чинь бол баг хурж ирэл баг загнаж байгаа л тэг баг тэгсэнгүй эсвэл баг тийм хийлгий гээл орж ирэл шинжилгээ хийлгдэг. Манайд одоо жишээлбэл та энэ байгаа гадуур байгаа CT MRI-г л харахгүй юу.
манай Улаанбаатарт одоо хичнээн CTM-аараа. Тэгэхээр чинь нэг талдаа бол энэ нөгөө ард иргэдийн эрүүл мэндийн боловсрал их муутай. Нөгөө талдаа ерөнхийдөө одоо жишээлбэл энэ дээр нь тулгуурлаж бизнес хийдэг хүмүүс их болцсон тийм ээ. Тэгэхээр одоо жишээлбэл тэр CTM-ны үнэхээр шаардлагатай гэх юм бол манай Улаанбаатарт бол одоо тийм зөвхөн нэг 2 3 хүн бахад л бараг болох юм дээр манад одоо хэд байгаа бүү мэдээ. Бүр тоогоо алдсан. Тэгэхээр одоо нэг ард иргэд нь өөрөө эрүүл мэндэд тэгж л хандж байна тийм дуртай юм руугаа гүйж орж байна тийм тэгээ дуртай эмнэлэгтээ очиж баахан худлаа унаа юм хийх сонирхолтой хүмүүс их болцсон. Тэгэхээр эрүүл мэнд гэдэг юм бол ерөөсөө тоглоом биш гэдгийг бол бас ард иргэд маань ойлгох хэрэгтэй. Хамгийн үнэтэй байх юм маань гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эмчид үзүүлэхэд тийм их төвөгтэй байна гэхээр л одоо гадныхан бол эрүүл мэндэд одоо анхаарч эхэлнэ шүү дээ. Тийм тусламж үйлчилгээ авах тийм амаргүй байх нь баг эргээд зүв юм шүү. Тэгжээж хүмүүс ч бас эрүүл мэндэд бас анхаарах гэдэг юм шүү. Ерөөсөө энэ бусад улс орн чинь өөрийнхөө эрүүл мэндэд зориулж мөнгө хадгалдаг шүү дээ. Би одоо эзэн нэгэн цагт ямар нэг өвчин хоёрдугаарт эрүүл мэндийн анхаарлын эрүүлэг үзлэгт яг цаг тухайн үед нь хамрагч явдаг шүү дээ. Манай ч өвчнийхэн дараа араас нэг үүдэх тогтолцоон тийм систем тийм хүмүүсийн сэтгэлгээ нь өөрсдөө тийм болцсон. Тийм. Сая тэр одоо тэр эрүүл мэндийн эрт илрүүлгийн тал дээр бол одоо жишээлбэл би бас нэг юм бодолтой байдаг хгүй. За эрт илрүүлэг гэдэг тэгэхээр зэрэг манайхан болоо сая бол ингээл хэдэн жил сүрхийл юм боллоо шүү дээ. Ингээл эрт илрүүлэг. Цаад санаа нь бол өөрөө их зөв юм. Угаасаа л бид нэр эрт илрүүлж ижил өвчт тэр хүмүүсийг одоо юу гэдгийг дараагийн янз бүрийн одоо хүндэрхээсэн ч юм уу тийм яман давилтай байдал үүсгэсэн сэргийлж байгаа. Гэхдээ манай оронд явсан энэ эрт илрүүлгийг болохоор би одоо юу гэж боддог вэ гэхээр явсан угаасаа тэр хийх ёстой тэм зарчим гэдэг юм уу одоо санаа бол зөв. Гэхдээ явсан арга нь бүр. Яагаад вэ гэхээр би бол тэр чинь даатгалын сангаас санхүүж гэж ойлгоод байгаа байхгүй юу? Санхүүжүүлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр даатгал гэдэг чинь юу юм бэ? Даатгал гэдэг юм чинь бол та одоо машинаа даатгуулчаад одоо би одоо урьдчилан нөгөө жилийн болгоныхаа үзлэгт орохдоо би даатгалаар орё. Танд мөнгө өгөхгүй шүү дээ. Тэгэхээр тэр санхүүжж байгаа цаад юу буруу байхгүй. Үнэхээр одоо нөгөө бүр төгс болцсон эрүүл мэндийн даатгалтай амар баян газар бол магадгүй тэр мөнгөө тийм үү. За илрүүлэхэд зарцуулаа тийм үү. За энийг нөгөө хүндэрсэн хойно нь ийм их мөнгө зарж яхаар эрт илрүүлээ гэдэг юм утгаар нь тэнд мөнгө зарж болно. Монгол шиг ийм даатгалын сантай газар даатгалын сангаас эрт илрүүлгийг хизээж санхүүжүүлж болохгүй. Тэрийг даахгүй. Яагаад гэвэл тэрэнд бүр асар их бидний төлсөн мөнгө. Би одоо тэр эрүүл мэндийн даатгалын санд хаамаагүй тэн дөрж долгорын хүүхд 20 настай хүүхд өвдөжгүй юу гэдгийг илрүүлээч гэж би мөнгө төлөөг байхгүй. Өөртөө зориулж. Тий, би өвдсөн үед надад чанартай үйлчлэгээ өгөөрэй гэж би төлөөд байгаа юмыг нөхдөд буруу зараад байна шүү дээ. Тэр чинь өөр одоо тийм үү одоо нөгөө баялагын санч байт юм уу өөр юмнаас санхүүчих хэрэгтэй. Би бол тэгж бодоод байгаа байхгүй. Даатгал гэдэг чинь утган дээр шүү дээ. Даатгал гэдэг чинь ямар нэгэн асуудал болсны дараа надын мөнгийг энд өрөөрэй гэж байгаа болохоос би тэр өвдөжгүй юу гэдгийг илрүүлэхийн тулд миний мөнгийг зараарай гэж болохгүй байх гэж би бодоод байгаа шүү дээ. Яг үнэ. Уусаа даатгал чинь тэрэн зориулагдсан л шүү дээ. Тийм. Тэгэхдээ тэр бол маш тийм юу бол юу гэдэм дэ миний бодлоор бол эрт илрүүлэг гэдэг юм бол маш үр дүнтэй, маш тийм тодорхой байх хэрэгтэй. Зүгээр нэг одоо нэг яг Монголд саяны явсан шиг тийм үү нэг за нэг эхо нэг тийм үү нэг цусны шинжилгээ юу гэдгийг за тэгээд тэн дээр хамгийн одоо гайгүй байсан юм нэг дуран байсан баг. За нэг хідэн ходоодны эрт хавдар илрүүлсэн баг, нэг хідэн элэгний хавдар эрт илрүүлсэн баг. Яг зарсан мөнгөтэй тэдний илрүүлсэн юмтай харьцуулахад бол дэндүү харамсалтай тоо гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө эрт илрүүлэг гэдэг ямиг яг яаж явуулах юм, ямар санхүүжилтээр явуулах юм гэдгийг хүртэл бид нэр бол эргэж харах хэрэгтэй гэж бодож байна. Одоо бус улс оронд бол илрүүлэг үзлэг одоо нэг зайлшгүй тодорхой насны тэгдэх үзлэг бол компани дааж хариуцдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэр одоо компани хамгийн үнэтэй бүтээгдэхүүн маань хүн. Нөгөө тэр байдаг учраас хүн ирүүл байж тэр одоо компани үйл ажиллагаа явагдана гэдэг утгаараа илрүүлэг үзлэг тодорхой насанд үзүүлэх үзлэгүүд бол дандаа компани хариуцж хийлгдэг. Хэзээс даалгаа. Даатгалын сан гэдэг бол би хизээ нэгэн цагт өвдөх юм бол хагалгаа мэсэлд орох юм бол хавдар тусах юм бол энэ мөнгийг хангалттай хэмжээгээр зарцуулаад хангалттай тусламжаа дэлхийн түвшинд хүрсэн тусламжаа авч чадна гэсэн юм байгаа шүү дээ. Утга нь бол.
Тэгээ манайх ч энэгээр дэлгэрүүлэг гэдэг нэг илээд өнгөрлөө гэдэг шиг тэгээд нэг маш их мөнгө зарцуулаад бас ясал да. Гарсан үр дүн өсөж байгаа юм тий. Эрүүл мэндэд анхаардаггүй улсууд бол нэлээд хавдрууд бол эрт шатандаа онцлогдсон асуудлууд бас нэлээд байгаа. Тэгтэл манай одоо жишээлбэл манай салбарт яг Уман үзүүний хорт авдрын илрүүлэг үзлэгт хамрагдж байгаа улсуудын тоог гэдэг дөнгөж 30% тавина гэж байгаа байхгүй юу. Тэр чинь одоо бүр 90% төрж иж илрүүлэгт үр дүн өгөхөөр байх чинь тэгээ хүмүүсийн ухамсарын төвшин тийм байна. Тэгээд өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьж байгаа төвшин тийм байна. Хоёрдугаар нь үн төлбөргүй хийгдээд байхад л очихгүй шүү дээ. Харин наборол үнэтэй болох юм бол очиод байх юм шиг. Тэр үнэтэй л байх хэрэгтэй тийм. Үнэтэй байх. Эрүүл мэнд бол хамгийн үнэтэй байх хэрэгтэй тийм. За баярлалаа. За одоо хоёулаа нэг юуны талаар одоо энэ манай зүрх судасны өвчин эмгэгийн яг зөнхлөх шал бүтцэн одоо ямар хөө байд юм бэ ер нь? За зүрх судасны өвчин бол ерөнхийдөө үндсэндээ хоёр том ангилагдаж байгаа. Нэг нь бол төрөлхийх, нэг нь бол одоо олдмол. За олдмол өвчин дундаа бол одоогийн монголчуудын хамгийн их одоо юу гэдэг нас баралт гэдэг юм уу те бидний одоо хамгийн их амьсгалдаж байгаа юм бол ерөөсөө титэм суц хатуурх өвчин. Суц хатуурх өвчин. Суц хатуурснаасаа болоод харвалт зүрхний шигдээс. За тэгэл юу гэдэг тэр суц хатуурхад нөлөөлж байгаа маш олон өвчин зүйлүүд байна л да. Тэр нь бол одоо хүн нас ахихаар бол хүний суц угаасаа л хатуурна. Гэхдээ зарим нь илүү хурдан, зарим нь илүү гайгүй байна гэдэг нь ерөнхийдөө амьдралын хэв маяг за тэгэл удам одоо нөлөөлнө байна шүү дээ. Тэгэхээр одоо суц хатуурх өвчин л одоо монголчуудыг хамгийн их одоо залуугаар нь дахир дутуу болгож байна, амь насыг авч явж байна. За үүнтэй холбоотойгоор бид нэр бас нэг юм төсөл хийсэн. Тэр нь юу вэ гэхээр одоо бүлэн уусах эмчилгээ гэдэг. Тэгээ бид нар бол нөгөө даралт төслийн нийгэмлэгийн хүрээнд бид нэр сая 200 ширхэг альтплаз гэж одоо бүлэн уусах эмчилгээг Монголд оруулж ирээд энэ бол ер нь бол хэрэглээд бол удаж байгаа л тариа л да 10 гаруй жил улсын 3 дугаар төв эмнэлэг дээр бол одоо харуултын засаг дээр бол хэрэгэлдэг. За би бол өөрөө хуваараа одоо хов эмчийнхаа хувьд бол хэрэглээд бас 10 гаруй жил болж байна. Маш олон юмн дээр хэрэглэж болдог. Харвалт зүрхний шигдээ, сүүшигний эмбол, тань захын судасны одоо бүх судас бөглөрсөн тохиолдолд бид нэр цаг алдалгүй хэрэглэх юм бол бүх судсыг нээлэх гэсэн үг. Бүлэн гэл хайлуулна гэсэн үг. Уусгана гэсэн үг л дээ. Тэгээ бид нэр ер нь бол нэлээд олон аймагуудаар энэ тариагаа явуулж үн төлбөргүй хийгээд сургалтын хийгээд тэгээ ерөнхийдөө бас нэлээд олон аймагуд бол одоо ерөнхийдөө хэрэглээд сурж байна. Эхлээд бол ерөөсөө нөгөө дандаа айдаг те. Цусалтчих байж гэдэг юм уу. Эрслээс нь айгаад байдаг гэсэн. Тэгээ би бүр сүулдэ үгүй хэрглэж үзээгүй ээж айгаад тахлаар одоо яах юм те. Тэгэхээр нөгөө нэг би түрүүн танд ярьсан нөгөө эмчийн тангаргийн асуудал гэдэг тий. Тэгээ first no harm гэдэг тэр Гиппократын тангараг бол бас нөгөө талдаа тэр одоо түрүүн танд ярьсан нэг номын тухай тийм үү? Тусал outlive гэж ном дээр. Гиппократ бол тэр зарчим бол нэг юм байдаг. Тусалж чадахгүй бол бити хор хүргээч. Тий. Тэгсэн чинь нөгөө манайхны одоо нөгөө тэр үдийн эмчнэрийн ерөнхий хандж байгаа хандлага нь өөрөө эрсдлээс яагаад байдаг. Эрсдлээс яагаад байдаг. Нэг юм огоончтой нэг бараг л айхтар цус шингэлдэг тариач гэдэг юм уу. Цус алтна гэдэг ойлголт байна. Тэгэхээр мэдээж ангаах ухаан бол юу гэдэг тийм амар их эрсдэлтэй бол хизээч зөвлөхгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр зэрэг гайдлайнд орцсон ингээд зөвлөж ийн гэдэг бол аюулгүй л гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд тэр утгаараа одоо жишээлбэл Баянгор, Уранга, Ранга тий за завхан Эрдэнэт гэл нэлээд олон аймагуудаар бол энэ тариг тарааж өгөөд тэгээ нөхдүүд маань бас сайн хэрэглээд нэлээд үр дүнтэй одоо нөхдүүд маань өөрсдөө тэр тариагаа захиалаад авч хэрэглээд энэ бол өөрөө маш ач холбогдолтой байхгүй. Яагаад гэвэл одоо жишээлбэл та завханд нэг хүн шигдээс боллоо гэхэд яах вэ? Зөөврөл, тэрвэрлэн. Монголд Улаанбаатарт иргэсээр нэг юм хоёр хоног. Тэр үед тэр хүн амьд л болохоос ямар ч хөдөлмөрийн чадвар болчихж байгаа. Тэ? За зүрхний шигдээс болсон байлаа гэдэг нэг зүрхэн дутагдaltaй нэг ахилсан амьсгаац. Тэндээ бид нэр бүлэн уусах эмчилгээг хийлгчээл нааш нь явхад эрэхэд нөгөө судасны лидийн онгоцсон зүрхэнд гэмтэл маш бага. Маш бага. Тэгэхээр зэрэг энэ өөрөө одоо харавсан хүн байлаа гэхэд 4.5 цаг дотор хийх юм бол сэрэгдэг. Тэгэхээр эн чинь өөрөө хүний амьдралын чанар гэдэг юм тий. Бүр гайхамшигтай юм эмчилгээ байхгүй юу. Тэгээ энэ эмчилгээг одоо Монголд бас тэгээд түгээн дэлгэрүүлэх гэж би бас нэлээд их одоо бас нэлээд жил ингэж одоо
ухаанаа зарж гэх юм уу те ингэж яваа. Тэгээд бас үр дүн айгүй боломжийн сэтгэл хангалуун сайн байгаа. Тэгээд өдөөнийхэн эмчнэр маань бас сайн хэрэгжилж байгаа. Тэгэхээр бас энэ эмчилгээний үр дүн маань өөрөө гайхамшигтай сайн. Тэгэхээр бид нэр бас нийгэмлэгийнхаа дагуу ийм юмнуудыг бол бас хийж явж байна. Яг одоо харуулт өгсөн ихний шинж тэмдэг юм уу одоо тэр үед хийж ерөөсө бүлэг уусгах эмчилгээ юм байна шүү дээ. Тийм эмчилгээ. Тэрс урьдчилан сэргийлэх зорилгоор хэмжихгүй. Биш яг эмчилгээний зорилгоор хэрэгжилж байгаа. Зөв. Одоо тэгээд Атиплас танахын чи их оруулж ирэх чинь өөрөө яхад чинь спонсор нь ямар байсан төсөл хэрэгжүүлж оруулж ирсэн. Төслөөр тий. Тэгэхээр ер нь өөрөө бол их өртөг өндөртэй тариа л да. Зөв. Одоо 1-3 сая гаруй төгрөг нэг тариа. Тэгээд нэг хүн дээр бол хоёрыг хийн. Тэгэхээр чинь тэгэл 6-7 сая төгрөгийн эмчилгээний зардал. Гэхдээ тэр бол яг үр дүнтэй харьцуулахад бол нэг хүний одоо амь нас гэдэг юм уу те дахир дутуу болох эрсдлээс тэгж хамгаалдаг бол энэ бол маш өндөр. Миний хувьд бол боломжтой л гэж боддог. Ерөөс ингэж яралтай тусламжийн засгууд энэ эмнэлэгт бол зайлшгүй байж байгаа. Ерөөс ихний шинж тэмдэг орж ирлээ хийгүүтэл ерөөс шууд эмчилгээ. Тийм, ер нь бол бүх аймагуудад тэгээд ер нь одоо бүх дүүргийн эмнэлгүүдэд ер нь байх хэрэгтэй л да. Тэгээд бид нэр одоо цаг ерөнхийдөө минут секундтэй л уралддаг учраас энэ бол манай энэ одоо тэгээд нэг эрүүл мэндийн яамны гаргаж байгаа өдөртөмж юунд орсон байд юм уу? Байгаа тий. Байгаа. Тэгтээ хангалт бол байдаггүй юм тийм үү? Тий, хангалт одоо юу гэдэг нөгөө одоо бид нар бол нөгөө даатгалаас одоо нөгөө эхлээд үл яадаг байсан бэ гэхлээр ингээд авдаг. Тэнгүүт даатгалаараа 1-2-ыг аваад хэрэглэхгүй байсараад хугацааг дуусгаад ингэж. Тэнгүүт дараагийн хүмүүс нь яг энэ хэрэглээ багтаа юм байлаа гэд авдаг. Ингээд ерөөсө хэрэглэж мэддэггүй байсан. Тэрнээс тариа нь бол байгаад байдаг. Хоёр дахь том асуудал нь Монголд юу байдаг вэ гэхээр өвчтөнд маань хугацаанд ирж амждаг. Зөв. Тийм нөгөө одоо харуулт өгчөөд ч юм уу харуулт өгчөөд зүрхний шигдээс болчоод одоо харуулт бол 4.5 цаг. Шигдээс бол 12 цаг дотор гэсэн юм заавартай байхгүй юу. Тэгэхээр тэр заавартаа ирдэг хүн нь бас тийм олон биш. Зөв. Тийм дандаа л харуулаа гэхэд дандаа 4.5 цагаас дээш болцсон ч юм уу. Эсвэл шигдээс боллоо гэхэд 1-2 хонцоо дандаа ирдэг. Тэгэхээр нөгөө заалтанд өнгөрдөг ч юм уу иймэрхүү асуудлууд асуудаг. Эсвэл ихний шинж тэмдэг өглөө тэрнээс 4-5 цагийн тоололт хийх тариа юм байна. Тийм. Тэгэхээр энийг ерөөсөө л нөгөө бас л эргээл нөгөө хүн амын одоо эрүүл мэндийн боловсруулалт тий. Тэгэхээр одоо энийг бүр дунд сургуульд нь одоо гадаад бол одоо хүмүүс бол дунд сургуульд нь хүртэл заадаг. Одоо эмээ өвөд чинь ийм шинж илэрх юм бол яаралтай түргэн дуудсан шүү гэдэг. Тий. Ингээд бүр ингээд багаас нь ингээд зааж ингэж хийж. Тэгжээж эн чинь өөрөө бүр юм аливаа юм бол ер нь дандаа л багийн тоглолт шүү дээ. Тий. За би нэг ийм асуух гэсэн. За одоо манай за нэг 50 гараас 50-аас дээш насны улсууд за ялангуяа хорц уршилтай бас тамхи татдаг тодорхой хэмжээгээр бас алкогол хэрэглэдэг бас хөдөлмөрийн нөхцөл нь бас жоохон стресс төвшөнд ажилладаг улсууд аспириныг бас тодорхой хэмжээгээр ууж байна, омегог ууж байна. За мэдээ судалгаатай холбоотойгоор витамин D-г ууж байна. За аспирин хэрэглээ ер нь тэгээд настай холбоотой зайлшгүй одоо энэ юу цус мөрөлтийн эсрэг нэмжлэгээ байх ёстой зүйл үү ер нь? За энэ дээр бол бас нэг хүмүүсийн бас айгүйх буруу ойлгодог юм байна л да. За энэ дээр бид нэр юу ярих хэрэгтэй вэ гэхээр бидний зүрх судасны анх дагч, хоёр дагч урьдчилан сэргээлт гэдэг юм ярих хэрэгтэй болж байгаа. За тэгэхээр анх дагч урьдчилан сэргээлт гэдэг маань юу хэлж байгаа юм гэхээр зүрх судасны өвчин байхгүй. Одоогоор судас нь нарийсаагүй, шохойжоогүй байгаа. Гэхдээ эрсдэлтэй. Одоо тэр нь юу вэ гэхээр тамхи татдаг, илүү дэлжинтэй, өгцөсний солилцооны алдагдaltaй, за эсвэл сахартай ч гэдэг юм уу те. Даралт ихсдэг ч гэдэг юм уу. Ийм ингээд эрсдэлтэй хүмүүс байх. Тэгэхээр бид нэр анхдагч урьдчилан сэргээлт гэхээр зэрэг юу хэлэх ёстой вэ гэхээр та ерөөсөө л энэ хорт зуршлуудыг бойл. Тийм үү? За тамхи татдаг бол тамхиа бойл, илүү дэлжин байвал жингэн хас. За одоо юу гэдгийг те. Даралт ихсдэг бол даралтныхаа ямиг сайн уух хян гэдэг л зөвлөгөө байх болохоос биш. Аспирин бол зүрх судасны өвчний анхдагч урьдчилан сэргээлт биш. Тэгэхээр одоо юу гэдэм дээ. За нас чинь одоо 50 гарчлаа шүү аспирин уу гэдэг ойлголт байж болохгүй шүү дээ. Тэгэхээр тэр 50 настай хүн нэг нь бол одоо амар эрсдэлтэй зүрх судасны эмгэгтэй байж болно. Нөгөө хүн нь бол одоо жишээлбэл амьдралдаа айгүй арчаатай тийм үү тасгал байнга хийдэг янз бүрийн хорт зуршилгүй удам зүрх судасны талаас тийм удамын юу байхгүй ийм хүн бол аспирин уухан бол эсрэгээрээ тусалж яах вэ? Тэ аливаа юм чинь дандаа гайш нөлөөтэй. Тэгэхээр аспирин бол зүрх судасны өвчний анх дагч урьдчилан сэргээлт биш. Хоёр дагч урьдчилан сэргээлт. Тэгэхээр хоёр дагч урьдчилан сэргээлт юу гэхээр ямар нэгэн байдлаар тэнд судасны асуудал байна гэдэг нь тогтоогдчих юм бол бид нэр тэрийг харвалт шигдээс дандаа дараагийн хоёр дахь хүндрэлээс нь сэргийлж хэрэгжилж байгаа гэсэн. Тэгэхээр одоо жишээл
зүрхний чинь дэтэм судсанд шохожил байна, тэдэн хувийн нарийсл байна ч гэдэг юм уу. Эсвэл гүрээний судсыг чинь шалгасан чинь тэнд тийм товруу байна, тэдэн хувь нарийсцсан байна. За захын судасны эмгэг байна ч гэдэг юм уу. Тийм яг ийм судасны асуудал байна гэдгийг тогтоогдсон тохиолдолд бид нар аспринийг хэрэглэх хэрэгтэй. Зөв. За хоёрдугаар нь хүмүүсийн дунд бас сүүлийн үед нэлийн тийм төгөөмөл ойлголт бий болчихжээ. Хүн цусaan байнга өгж явах юм уу эсвэл хануулж явал маш сайн байд юм аа. Ялангуяа энэ эрэгтэй хүмүүс ч гэдэг юм уу. Энэ улсууд ингээд цусaan байнга өгж явах. Энэ цус шинжлэх талдаа сайн байдаг. Мөн түнчлэн одоо өөрийг чинь бас ингээд цусны хит одоо тэр төмрийн илүүдлээс салгаж яадаг гэдэг ийм ойлголт байна. Та энэ талаар одоо мэргэжлийн эмчний хувьд ямар зүйл хэлэх үү? За ер нь бол цусaan өгдөг гэдэг бол өөрөө маш сайн зүйл л дээ. Би ч гэсэн одоо дандаа цусаа очиж өгдөг донор. Тэгэхээр цус өгнө гэдэг маань бол нэгдүгээрт бол миний бодлоор бол буян тий одоо 2-3 оны аймаа аварчиж байна. За дээр нь ялангуяа эрэгтэй хүнд бол эмэгтэй хүн шиг одоо сарын тэмдэг гэдэг юм ирдэггүй учраас бид нар ч одоо тийм шинчлэгдэх гэдэг юм тийм байдаггүй. Гэхдээ мэдээж хүн болгоо өгөх ёстой биш шүү дээ. Энэ дэр чинь өгөх хүн байна. Одоо жишээл цус багталтай ч юм уу өөр янз бүрийн тийм асуудалтай ахыг өвчтэй ийм хүмүүс бол өгөх шаардлагагүй шүү дээ. Ямар хүмүүс илүүтэйгээр өгвөл сайн байдаг вэ гэхээр ер нь бол одоо бидний түрүүний яриад байгаа тэр цус өтгөн гэж яриад байгаа. Тийм одоо тийм гемоглобин дэртэй тий. За гематокритин дэртэй тэр шээсний хүчил ферритин энэ төр ихтэй. Тэгэхээр ялангуяа нэг жоохон жин ихтэй тийм ээ. За хаяа нэг бас нэг жоохон алкогол хэргэлжтэй. Ийм хүмүүс бол ер нь бол цусаа өгч яхад бол буруудахгүй. Тэгтээ нэг цус өгч чинь дандаа тийм бас тийм стандарт байна шүү дээ. Саяхан над дээр нэг нөхөр ирсэн. Ерөөсөө бараг 10 хоногийн дотор 2-3 литр цус өгсөн. Ерөөсөө 2-3 оноо 500 г хануулаад. Тэгэхээр өөрөө бүр цус багталтанд орсон ирж байгаа байхгүй. Тэгж болохгүй шүү дээ. Энд чинь бол одоо жишээл эрэгтэй хүн бол 2 сард нэг удаа, 3 сард нэг удаа гэдэг. Эмэгтэй хүн бол 3 сард нэг удаа, эрэгтэй хүн бол 2 сард нэг удаа өгж болно гэж байгаа болохоос те үг гэдэг байгаа юм биш. Гэхдээ энэ дээр бол өгж яхад бол ер нь хүний биед бол эерэг зүйл зөндөө байна. Тийм ялангуяа тэр ферритин гэдэг юм бол те. Гэхдээ ферритин өссөн хүн болгон цусаа өгөх ёстой гэсэн үг биш шүү дээ. Ферритин чинь маш олон тохиолдолд нэмэгдэж их байж болно. Тэгэхээр ер нь бол ферритинийг багасгах гол юм бол ер нь бол энэ ханах хэмжлэгээ. Тэр ферритинийг одоо бид нэр цусаа өглөө одоо 500 г цус өглөө өгөхэд тэр 500 г цустай чинь хамт ингээд нэлээд их юм гараа явчихна. Дээр нь тэр би чинь тэр 500 г цусыг чинь дахиад төлжүүлэхийн тулд эргээд бас төмөр ашиглана. Төмөр чинь өөрөө бол цус төлжилтийн маш чухал элемент шүү дээ. Тэ төмөр дутагдлын цус багталт гэж байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр төмөр маань өөрөө илүүдэл байгаад байгаа бол бид нэр тэрийг гаргачихж जैन дээр нь нөхөн төлжүүлэхдээ дахиад ашиглаж जैन гэдгээр төмрийг бол ингээд багасгах юм боломжтой. Ер нь зөвхөн төмрийг дэгээр харуу югаар бид нар бодох ч гэсэн бид нар нэг усан дотор авчиад төмөр шидчихээр яадаг лээ. Зэрэг тий. Тэгэхээр тэрэн шиг одоо бидний энэ цус гүйж очиж байгаа бүх хэд хэрэгтнийг л зэврэн гэж ойлгох шин. Тий. Тэгэхээр ч одоо ялангуяа элэг тийм үү. За одоо тэгэл илүү нойруулчрахаа, төрөвлчрахаа юу байдгийг тий. Зүрхэнд ч гэсэн тийм бас тийм таатай зүйл биш. Тэгэхээр бол цусаа өгөхөд бол ер нь бол буруудахгүй. Гэхдээ ер нь бол эмчийн хяналтгүйгээр тийм өөрөө дураараа мэдэж бол бас хамаагүй гэж болохгүй шүү дээ. Тэгэхгүй заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч ийж. Яг цусны төвд хандаа донор болоход бол ер нь бол тэнд маань өөрөө шинжилгээ авчдаг. Та цус өгж болохоор хүн байна, болохгүй хүн байна тий. Тэгэхээр донор болохын ач холбогдол бас нэг нь бас давхар хяналт яваад байдаг. Янз бүрийн вирусын ч юм уу янз бүрийн халдвар төвчний янз бүрийн юмнууд байхыг тэр чинь өөрөө бас давхар шинжилждэг учраас цус өгж явахад бол ер нь бол аюул олон даваа тал байгаа. Би бол дэмждэг. Гэхдээ бас нөгөө яг ямар хэмжээнд ямар хугацаатай гэдэг маань бас тусгай тийм юу хяналтанд явахгүй бол дураараа юм бол байхгүй шүү дээ болохгүй. За энэ сүүлийн залуучууд аягүй их нь одоо фитнес за энэ хүчний дасгалууд их хийж энэгээр хичээлдэг болсон байна. За энэ ихтэй бас ингээд тодорхой хэмжээ дааврууд их хэрэглэх юм аа. Ялангуяа тестостерон болон уургийн бэлтгэлүүдийг замбраагүйгээр ч юм уу одоо фитнесийн багшийн зааснаа мэргэжлийн бишүүний юугаар их хэрэглэх юм. Тэгээд нэг тодорхой насанд хитрхи ачаал өгөх энэ нэр нь ямар үр дүнтэй байд вэ? Яг хавсарч одоо уургийн бэлтгэлүүд хэрэглэх энэ нэр зүрх судасны өвчлөлт нөлөөлөх үү? Ер нь сүүлийн үед бол иймэрхүү асуудлаар зүрх судас гэхгүй ер нь дотоод шүрлээ маш их хямраацсан ийм хүмүүс бол их ирдэг болсон. Тэгэхээр ер нь бол нөгөө
юу хэмдэ альва юм хэтэрхээр л хэцүү болчихж байгаа. Тийм. Тэгэхээр бүх юм ер нь л баланстай явах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр одоо тиймэрхүү залуус тандаад хэлэхэд бид нэр зорилго чинь юу юм бэ гэж. Одоо жишээл фитнест явна гэдэг бол эрүүл мэндийнхаа төлөө юм уу? Зөвхөн нэг тийм гоё харагдах гээд байгаа юм уу? Эсвэл тийм тэмцээн уралдаанд орж ялд байгуулах гээд байгаа юм уу гэдэг зорилгоо эхлээд тодорхойлох хэрэгтэй байхгүй. Тэрнээс одоо жишээлбэл яг спорт гэдэг талаас нь ч гэдэг юм уу бодибилдингийн спорт гэдэг талаас нь одоо ингээд авч үзээд би тэмцээнд оролцох гэж байгаа залуучууд бол ямар нэгэн тим юм хэрэглэхгүйгээр тэнд амжилт гаргах гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ тэр нь маш нарийн хяналтын дор тийм ээ. Одоо ямар одоо тэр анаболикуудыг яаж хэрэглэх юм. Одоо бол манайхад бол яг тэр талаар одоо юу гэмдэ хөгжил бол их сул. Яг тэрэн дээр яг тийм экспертүүд их ховор юм уу гэж би бодоод байдаг. Тэгээ ерөнхийдөө бол ялангуяа одоо тийм ам дамжиж хийдэг тий. Ялангуяа энэ хүчний спортынхан тэгэхээр нөгөө бие биендээ янз бүр юм хилдэггүй нууцаар их хийдэг. Одоо нөгөө юу гэдгийг илүүтэйгээр бие биенийхээс одоо сайн болох гэж гэдэг юм мэдхгүй. Тэгэхээр зэрэг тэр нь өөрөө маш том эрсдлүүдийг дагуулж идэг. Над дээр бүр одоо жишээлбэл маш тийм бүр тэр мэржлийн тамирчин залуу ингээд булчин руугаа янз бүр юм хийлгээд тэр нь буглаад янз бүр болоод бүр өстой хачин болсон бүртэл ирчлээс тийм. Тэгэхээр зэрэг аливаа ямиг бол ерөнхийдөө дандаа л бид нэр нөгөө нотлогоон суурилсан ангаах ухаан гэдгээр л харах хэрэгтэй. Тэгхгүйгээр те энэ сайн юм гэж хэрглэж ирсэн болохгүй. Тэгэхээр яралангуяа хаана үйлдвэрлэсэн тийм ээ ямар үйлчилгээтэй юу вэ гэдгийг дандаа харж явах хэрэгтэй. Энэ нь өөрөө олон улсад хэр хүлээн зөвшөөрөгцөд вэ гэдгийг харах хэрэгтэй. Тэгхгүйгээр одоо юу гэдгийг зүгээр ямар ч хаяг адарсгүй янз бүрийн юм авчаал хийгээд байвал хүний бие чинь ямар одоо тийм хогийн сав биш те тий. Тэгээ бид нар чинь бол бие рүүгээ орж байгаа юм аа бол амаар болон тийм ялангуяа судсаар хийж байгаа юмнуудыг бол бүр маш болгоомжтой байх хэрэгтэй гэж би боддог. Тэгэхээр манай ард түмний нэг юм буруу ойлголт байна шүү дээ. Эмнэлэгт хэвтгэхээр нэг тариа тарих хэрэгтэй. Тариа тарихгүй байгаа бол муу юмж. Тийм тариа хийхгүй муу имчилгээ хийж гэнэ гэж боддог. Тэгэхээр арьс бол өөрөө хүний дархлааны маш чухал хэрэгтэн байхгүй. Тэрийг тэгж дуртай сийчүүлж цоолуулдаг бол маш эрсдэлтэй зүйл. Тэгэхээр одоо жишээлбэл Америкт бол ингээд өвчтөнд ингээд юм өгөхөд та надад яагаад юм өгöd байгаа юм? Би юм уухгүйгээр яаж ирүүл байх вэ гэж асууж байгаа байхгүй. Би таныг тармаар байна гэхэд үгүй би тариулмааргүй шүү дээ. Энийг би уучиж болохгүй юу? Манай Монголд болохоор эсэргээр яагаад намайг тарихгүй байгаа юм бэ? Яагаад надад им өгөхгүй байгаа юм бэ гэдэг энэ ойлголт. Тийм. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ намаар орж байгаа юмнуудыг маш сайн харах хэрэгтэй. Сүүлийн үед бол яг хөө тэр фитнесийн дасгалууд тийм ер нь бол тэр хитрхи их тийм ачаалал өгж одоо бидний энэ нэг булчингууд одоо ингээд дасгал хийхлээр ингээд амар өвдөж өрдөг штэ. Тэр бол ингээд хит их ачаалж өрдөг бол ер нь бол эмгэг булчин дандаа гэмтээж байгаа. Гэмтээж байгаас. Тэгэхээр зэрэг хүн бол эрүүл мэндийнхаа төлөө гэх юм бол заавал тийм амар одоо тийм өөрийгөө хүчилсэн ч байт юм уу тийм юм талаас нь биш. Зүгээр эрүүл мэндийн талаас нь гэж хийвэл илүү зөв. Тэрнээс яг тийм тэр мэрэгжлийн спорт гэдэг талыг нь би одоо ярих мэдэхгүй байна те. Тэн дээр нь бол хэрэгэлдэг юмнуудаа бол бас ялангуяа одоо тэгэл та одоо энэ бүх төр ч гэсэн харж л байгаа доп ингээл юу хэрэгэлсэн мэдэхгүй. Тэгэхээр чинь бол ерөнхийдөө бол бид нэр хэрэгжилж байгаа юмнуудаа аюул сайн мэддэг. Тэр нь өөрөө одоо маш тайм судлагдсан тийм л байх ёстой л гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхгүй болохоор ерөөсөө ханаас чинь юу ч юм бүү мэд юмнууд авчирч хийгээд байх нь бол амар их том эрсдэл. За би бас нэг юм сонирхох гэсэн. Одоо манайд бас нэг ийм усуд байх юм биш үү? Тааш түрүү ярьлаа монголчууд ийм тариа хэлэхдээ дуртай байдаг гэх. Хавар навар нэг баян имчилгээ хийгээд яваад байдаг усуд байт юм аа өөрөөгөө. Бараг өөрөөгөө имчилждэг би ийм тийм тариа хэлдэг шүү гэдэг энэ зөв судасны юу дэмжих за нэг витамин С, кокр, мокр. За цаана одоо юу ч байдیں۔ Одоо аахан поливитамин, витамин Д, Б-ийн төрлийн витаминууд энэ төр хийгээд тиймэрхүү усуд ер нь ямар байдیں۔ Би ер нь наслалт юмны хувьд бол өөрөөсөө бол эрүүл мэндийг анхаарат байгаа усуд байх шиг байгаа юм. Ер нь настай дотор усуудын хувьд юу яагаад байна л их ажиглагддаг. Тийм. За яг одоо жишээлбэл манай Монголд бол харьцангуй одоо нөгөө ер нь ангаах ухаан маань бас дажгүй болж байгаа л да. Гэхдээ нөгөө одоо нөгөө хуучин байсан нэг тийм систем нь бас байсаар л байна л да. Тэгэхээр бидний нөгөө хуучин системд бол ихэнх тэр хэрэгжилж ирсэн юм тарианууд маань дандаа одоо Орос, Зүүн Европын гэдэг юм уу да тэр талаас орж ирсэн юмнууд байж байдаг. Одоо жишээлбэл рибоксин гэдэг тийм. Рибоксин гэдэг тариа гэл тэгэхэд чинь бол одоо жишээлбэл
дэлхийд дахин бол мэдэхгүй шүү дээ. Энэ одоо юу юм те юу юм л гэж байна. Одоо Америкт очиод юм гэвэл одоо энэ юу юм бэ л гэж бодсон шүү дээ. Тэгэхээр бол ерөнхийдөө нөгөө яг бид нар бол ерөнхийдөө гайдлайн гэдэг юм ерөнхийг бол зарчим болгож авч байгаа. Зарчим. Гэхдээ гайдлайн гэдэг юм бол одоо 100 хүн байлаа гэхэд 100 гайдлайн гэдэг юмний дагуу эмчил гэж бол ойлгож болохгүй тийм. Гайдлайнаас зүрх юмнууд байна. За зүрхтөө бол юу яах вэ гэхлээр зэрэг бид нар бол бас л нотлохын цуралс хангах байх хэрэгтэй. Тэгэхээр гайдлайн гэдэг юм чинь бүх одоо юмыг бүгднгийн оруулж чаддаггүй байхгүй тий. Гэхдээ тэнд бид нар бол одоо үнэхээр үр дүнтэй байгаа тийм судалгаанууд байгаа тохиолдолд тэднийг уншиж хагаад эмчилгээндээ гайдлайнаас жоохон зөрөгч гэдэг юм уу байхгүй юмнуудыг хэрэгж болдог. За тэгэхээр тэр хөгжчүүлэлтэй холбоотой ч гэдэг юм уу хавар намартаа тэр хийдэг мэдэг гэдэг тэр юм бол ер нь бол юу гэдэг вэ гэхээр хамгийн нэгдүгürt үр дүн нь бол placebo effect. Одоо хүн сэтгэлээр тий. За нэг юм хийлэгчлээ шүү. Одоо ингээ баг нөгөө жилийн заслаа хийлэгчлээ гэдэг шиг тий. Эн чинь бол өөрөө нөгөө сэтгэл зүйн асуудал. Тэгэхээр зэрэг эмнэлэгт хэвтээд нөгөөхөө хийлэхээр нэг тийм сайхан болчихж байгаа мэдрэмж төрж байгаа. Энийгээр бол үйлдэл бол байж байна. За тэгэхээр зэрэг яг хоо зарим тохиолдолд бид нэр эмнэлэгт хэвтэж байгаа нэг үнэхээр бас тийм хүмүүст одоо сэтгэл зүйн талаас нь бас ингээд аюулгүй анхаарах хэрэгтэй. Хүн ер нь эрүүл байна гэдэг бол сэтгэл зүй бөгөөд махан бие эрүүл байдал ахгүй юу. Тэгэхээр зөвхөн махан бие эрүүл байгаад байгаа хүн бол эрүүл гэсэн үг бас биш. Ялангуяа сүүлийн үед бол энэ нийгэм чинь өөрөө юм сэтгэл зүйн үед аюулгүй тийм асуудалтай хүмүүс их биш үү. Их төгштэй гэдэг энэ ялангуяа стрессийн шалтгаантай за эсвэл одоо юу гэдэг юм те готролтор тийм одоо эндээс юм төгшүүртэй айцтай готролтой тийм үү ийм хүмүүс бол бүр асар их болцсон. Тэгэхээр энэ сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг юм бол одоо сүүлийн үед бол маш хурцаартай гэж байна. Тийм ч учраас одоо 21-р зуунд бол ер нь бол архаг стресс бол хүндрэлтний тулах хамгийн том одоо даваа тий хамгийн тулах одоо хамгийн хэцүү зүйл бол архаг стрессээ гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ нөгөө зарим тохиолдолд одоо тэр эмнэлэгт хэвж байгаа хүмүүст бол тийм сэтгэл зүйн эмчилгээг нэхэд идэг тал бий л дээ тий. Заавал энийг хийлгэж ижил санаа намардаг. Тэгэхээр одоо зарим тохиолдолд бол системнүүд байдаг. Яг хоо тэр эмчилгээнүүдийг бол 100% бас шууд одоо үүсгээд худлаа гэж бас хэлэх нь хайшаа юм тий. Бас мэдээж тодорхой хэмжээний одоо судалгаач гэдэг юм уу, туршлагач гэдэг юм уу, тийм юм дээрээс үндсэлсэн л байдаг баг. Тэгэхдээ бид нар бол одоо нөгөө яг тэр судалгаа нь одоо олон улсад хэвлэгдсэн ч гэдэг юм уу, тиймэрхүү юмнуудыг харж ижил хийдэг учраас бид нар бол одоо миний хувьд бол тиймэрхүү юмд бол нэг тийм дуртай биш. Ер нь бол аль болохоор л зарчмын юм байх хэвээр. Тэгээд яг хийх хэвээр юм аа хийх хэвээр гэдэг талаасаа бол тиймэрхүү эмчилгээнд бол тийм дуртай биш. Гэхдээ одоо тэгэл зарим тохиолдолд хэрэглэх шаардлагууд байна л та. За манай эрүүл мэндийн подкаст нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарын ивент тэгчээр бол одоо 4 компани оролцож байгаамаа. За энэ компани Comavec гэдэг энэ компани энэ цаг Монголын залуучууд за энэний үйлдвэр нь одоо Үн Говь аймагт байдаг. Ингэний сүүнээс ингээд бүтээгдэхүүн гаргаж байгаа. Ингэний хоормог бол одоо угаасаа бид монголчууд эртнээс энэ хоормогийг хэрэгжилж ирсэн хамгийн сайн эрүүл мэндийн сайхан бүтээгдэхүүнээс гадна хамгийн шимтэй хүнс. За ингэний хоормогийг одоо үйлдвэрлэлийн аргаар бол сурж ингэж гаргаж байгаа энэ компани байгаа. Энэ мөн ингэний сүүнээс энэ сайхан ингэний сүүн ундаа гаргаж байгаа. Бас энэ хөрөнгийн өнөөний сүүнээс аваад одоо энэ сайхан ингэний тарга гаргаж байгаа. Мөн түнчлийн энийг хуурай одоо энэ паудер маягаар гаргаад одоо удаа хэрэглэн шууд усанд найруулж хэрэглэх байдлаар ингэж гаргаж байгаа. Мөн энэ бүтээгдэхүүн бас энэ бас эмчилгээний бүтээгдэхүүн туссан энэ ялангуяа хуурай гадагшаа их авч мөн аутизмтай хүүхдүүд маш их түгээмэл хэрэглэж байгаа юм билээ. Би бас нэг баяртай байгаа Монгол залуучууд өөрсдөө энэ 5-30 малынхаа ийм шимтэй эко бүтээгдэхүүнээр одоо энэ үйлдвэрлэлийн аргаар боловсруулад ингээд үйлдвэрлээд гаргаж ийн гэдэг сайхан байгаа. За энэ компани маань бэлгийг одоо намхаатар хэмжтэй хэрэглэж байгаамаа. Та тэгээд өөрөөр хэрэглэж байгаарай. Бас тэгээд түнчлэн бас өөрийнхөө клиентүүдэд бас зөвлөж байгаарай. Өдөртөр эргэлж. За энэ Kagome гэдэг одоо жуус байгаа. За энэ эрүүл мэндийн цэвэр шүүс гэдэг байгаа. Ургамал одоо жимснээс гаргаж ирж байгаа цэвэр шүүс. За энэ бол ундаа биш, ямар нэг элдв, сахар, бусад ингредиент холцол байхгүй. Ийм цэвэр шүүс. Импортлон оруулж ирдэг компаниас манай энэ удаагийн дугаарыг ивент хийж байгаамаа. Kagome одоо энэ брендинг подарок бэлгэлээ. Миний охин. Зачаах идэж.
хүүхдийг яаж ногоо идүүлж сурахгүй? Манай Бафад оржимчмын зүрх судаснаас маш сайхан шилдэг эмч байгаа. Өндөр мэрэгчлэлтэн учраас манай энэ дугаараа ярьслах сайхан сонирхолтой болсон болов уу гэж бодож байна. За энэ болохоор зэрэг энэ одоо их хүүхдийн бүтээгдэхүүн оруулж ирдэг BB World компани оруулж ирдэг энэ бүтээгдэхүүн байгаа. За энэ бүтээгдэхүүн болохоор зэрэг энэ жирэмсэн үеийн болон төрөх үеийн төрсний дараах бүтээгдэхүүнд оруулж ирдэг. За энэ удаагийн дугаараараа энэ дугаарт бол одоо энэ ялангуяа төрсний дараа хэрэгэлдэг. Одоо энэ хөхний толгой хагарахад хэрэглэдэг ланолинтэй энэ тос байгаа. Энэ маш өргөн төгөөмөд хэрэглэдэг. Манай эмэгтэйчүүд маш төгөөмөд хэрэглээ сурцсан ийм бүтээгдэхүүн мөн шавхрагт хэрэглэдэг ийм шингэл цайтай одоо ариун цэврийн хэрэглэл. Энэ болохоор зэрэг хөхний жин бүлээн болон хүйтэн жин. За өрөвсөлт эмгэр өвц үед хүйтэн жин тавьдаг. Зарим үед одоо сүү татвар бүлээн жин тавьдаг. За энэ хэрэглэдэг. Өөрөө хөлдөөгчөнд хийгээд хөргөж болдог хүйтэнжин болно. Мөн түнчлэн халаагч болон пэйжент хийгээд халуунжин болчдөг. Ийм бүтээгдэхүүн оруулж ирдэг энэ Lanzinon гэдэг английн брэнд бүтээгдэхүүнийг оруулж ирдэг BB World компани. За энэ болохоор BB World компани бүтээгдэхүүн мэдээж та эмэгтэй хүмүүс биш учраас одоо энэ компани эрэгтэй хүн зориулсан одоо энэ гоо сайхны бүтээгдэхүүн. За баярлалаа. Одоо доктор том компани оруулж ирдэг энэ мэслийн дараа хэрэглэдэг шархны идэрэлт нь маш сайн нөлөөтэй хийл паст гэдэг нэмэлт бүтээгдэхүүн баг. Таны ойр дотны хүн ажлын хамтрагчтай нүвдсэн үү? Тэгвэл санаа тавих хамгийн ихний алхам бол тэр хүнд хэрэгтэй зүйлийг нь билээлэх. Ихэнх тохиолдолд хүмүүс эргэлдээр очихдоо гурлан бүтээгдэхүүн болон чихэр жимсгэн авч очих нь хэлбэг байдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь шархны идэрэлтийг удаашруулах сөрөг нөлөөтэй. Үүний оронд Эсвэл гэмтлийн дараа хүний биед зайлшгүй хэрэгтэй бүх шимт хичээлийг нэг дор агуулсан хийл фастыг бэлэглээрэй. За энэ нэмэлт хэлийг 20 орлуулшгүй амийн хүчил агуулсан ялангуяа өрөвсөн шарх болон хэвлэлийн хөндийн нээлттэй мэслэл хийлгсэн хавдрын болон том мэслүүд хийлгсэн улсуудад хэрэглэхэд нэмэлтээр хэрэглэдэг юм хийл фаст гэдэг энэ шархны бүтээгдэхүүн мөн түнчлэн одоо стресстэй ажил хийдэг энэ улсууд бол нойрны нэмэлт бүтээгдэхүүн маш сайхан гүн унтуулж амраад тэгээд химийн найрлах холж багтай одоо цэвэр урмлын гаралтай энэ нойрны Max Sleep гэдэг компани оруулж ирсэн энэ бүтээгдэхүүн байгаа. За энэ компани бэлэг болохоор гайхамшигт биеийн аялал гэдэг энэ маш гоё номод бодисын солилцооны юмдаг одоо амьдрал хамгийн шаардлагатай хоолунд ямар зүйл явдیں۔ Одоо хүний нарийн мэд бүрөнгөцсөнд ямар үйл ажиллагаа явагдчихэд тарих яагаад хүний бие организмыг яаж удирддаг гэдэг бүх зүйлсийг агуулсан энэ маш сайхан ном байгаа. Гайхамшигт биеийн аялал гэдэг. За энэ болохоор мэдлэгээр өөрийгөө шалгах бүх насны улсууд зориулсан болон одоо өсвөр насны хүүхдүүдэд одоо эрүүл мэндийн боловсрол олоход маш өндөр ийм сайхан ном байна. За энийг танд баярлалаа. хэлье. За зөндөө олон бэлэг авлаа. За ингээд манай нэвтрүүлэгт оролцсон хүрэлцэн ирээд маш сайхан сонирхолтой яриа өгсөн. За мөн түнчлэн одоо өөрийнхөө мэдлэг чадвараас хуваалцаж манай ард иргэдэд эрүүл мэндийн сайхан зөвлөгөө өгсөн. За намхад орчимчтэй маш их баярлалаа. За манай намхад орчимч бол сонготой эмнэлгийн зүрх судас ангиографи эмч байгаа. Мөн түнчлэн одоо манай зүрх мартахгүй төслийн одоо хамгийн гол одоо удирдагч төслийг авч явж байгаа юм эмчрийн нэгэ бас нийгмийн хариуцлагын хүрээнд бид бүхэн одоо төрсөн нутагтаа бол улс орн аймагуудад бас энэ бүлэн хайдуулах хэмжлэгийн талаар одоо түрүүн бид энэ ярилцлаа энэ талаараа бас энэ бүлэн хайдуулах хэмжлэгийг оруулж ирд нутагшуулж байгаа мөн хүнчлэн энэ талын мэдээллийг одоо манай эмчнэр зааж сургаж байгаа ийм мундаг доктор байгаа. За гэдэг таныг хүрэлцэн нэвтрүүлэгт оролцоод маш баярлалаа. За баярлалаа. Таны ажилд бас амжилт хүсье. За баярлалаа.